За сайн бацхан уу энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монголд бол одоо яг 16 цаг 01 минут болж байгаа бах. Тэгээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За юутай ч гэсэн new wind буюу одоо шинэ салхи төслийнхөө тухай бас богинохон танилцуулга бол хий гэж бодлоо. За юутай ч гэсэн яг мэдээллүүдийг бол нэлээд хангалттай тавьсан байж байгаа. Гэхдээ яг бас ингээд арай өөр хэлбэрээр та бүхэнд бас өгөх гээд ингээд явж байгаа. Тэгээд бас лайв хийгээгүй айгүй удацсан байна. Ковидын үед айгүй их лайв хийгээл яг ингээд сураал тий одоо юу гэдгийг камерын өмнө ингээд гараал тэгээд айгүй датцсан байсан чинь тэрнээс хойш нэлээд удаан хийгээгүй бас энд нь гацаад байж магадгүй уучлаарай. За юу ч гэсэн чатгаараа л одоо хийндээ яагаад гэвэл бас мэдээлэл хүргэх шаардлагатай байгаа учраас тийм. За юутай ч гэсэн эхлээд яг та бүхэнд бас нөгөө хуваалцсан мэдээллээ бас ингээд дахиад ингээд ерөөхдөө бол ярих зүг болов гэж бодож байна. Яг пост байдлаар явсан байгаа. Гэхдээ маш их хэмжээний мэдээлэл бас та бүхэнд очсон байгаа учраас энийгээ бас ингээд яг ерөөхдөө би өөрийнхөө ярианыхаа дагуу бас хийх нь зөв болов гэж бодож байна. За та бүхэнд өгсөн мэдээллийн хувьд бол яг нийтдээ яг 3 хэсэгтэй бол мэдээлэл бол байгаа. За тэгэхээр юу ч гэсэн одоо мэдээлэл руугаа харъя даа тий. За тэгэхээр юу байгаа? Бүгдээрээ зааж байгаа энийг За тэгэхээр яг 3 хэсэгтэй буюу questions буюу асуултууд тий яг ингээд та бүхний хувьд бол магадгүй ингээд тий энэ төсөл юу юуны тухай ямар хүчтэй гэдгийг бас ойлгуулахын тулд ингээд ер нь асуулт байдлаар эхнийхээ бол мэдээллийг бол өгсөн байгаа. За тэгэхээр ингээд яг 10 цуврал юм одоо богино постууд бас хийсэн байгаа. Тийм тэгэхээр одоо юу гэдгийг ихэнх тохиолдолд нөгөө төслийн танилцуулга гэхээр ингээд айгүй олон хуудас ингээд одоо мэдээлэл ингээд хүмүүс тавьчихдаг. Тийм тэгэхээр нэг талаасаа бол ингээд тэр бол нэг талаасаа амарч юм шиг нөгөө талаасаа бас хүмүүст хүрэх нь бас айгүй бага байд юм болов уу гэж би бол ер нь бодож байна. Тэр утгаас бол ингэж хийж байгаа. За тэгэхээр энэ төслийн хувьд бол яг та яг уран бүтээлч юу гэж асууж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас айгүй маргаантай асуудал байж магадгүй олон хүмүүсийн хувьд яг уран бүтээлч чиний хэлхийн за одоо уран бүтээлчийг бол жишээлбэл артист гэж ерөөхдөө ингэж хэлэх юм бол одоо яг одоо хүн чинь ер нь бол хүн болгоно л одоо артист юм биш үү гэдэг одоо юу гэдгийг айгүй олон тийм маргаанууд бол явдаг. За тэгэхээр ерөөхдөө бол яг миний хувьд бол одоо яг энэ төслийн хүрээнд бол уран бүтээлч гэдэг үгийг бид нэр ингээд нэг айгүй тийм ерөөхдөө утгаар бол хэрэглээгүй байгаа. Тэгэхээр энэ яг утга нь юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар та ингээд оргуу хоосноос ингээд бүтээл хийдэг тий одоо тэр нь оргуу хоосноос гэдгийг бол бас айгүй сайн анхаарч та бүхэн бас ойлгорой. Тэгэхээр уран бүтээлчдийн хувьд бол ялангуяа дөрсөг урлагийн уран бүтээлчдийн хувьд бол тий ямар нэг одоо санааг одоо ямар нэглээд санаа байхгүй байна. Тэгээд санаа бий болно. За тэгээд тэр нь одоо ингээд явсаар байгаад босруулсаар байгаад ингээд одоо бүтээл болдог ийм одоо явсаж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг хүн болгонд бол яг одоо ингээд оргуу хоосноос ингээд бүтээл бий болгодог тийм чадвар одоо юу гэдгийг тийм одоо юу гэдгийг байгалийн өгдөл бол бас байхгүй яг үүнд бол тийм болохоор энийг яг мэрэгжлийн хүрээнд явж байгаа гэж ойлгороо. Тэснээс нөгөө том утгаар нь за би бол ингээд тий амьдралынхаа тий уран бүтээлч амьдралаа би өөрөө бүтээдэг артист
гэдэг ч юм уу тиймэрхүү утгаар нь бол ерөөсөө яг байгаа шүү. Тэгэхээр яг уран бүтээл гэдэг үднээсээ та бүхэл төрлийн техникийг бол ерөөхдөө бол бид нэр оролцуулж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар за би одоо юу гэдгийг дижитал арт хийдэг юм чинь энэ төсөлтөд оролцож болохгүй ч юм уу гэрэл зураг гэж ерөөсөө бити бодороо тийм. Тэгэхээр нөгөө яг одоо буцаад нэг уран бүтээл гэдэг бол уран бүтээл одоо ер нь бүтээл гэж юу хэлж байгаа юм бэ гэдэг одоо юу гэдгийг бас ойлгослоо гаргахад нэг талаасаа бас яг нөгөө хүн болгоны хийгээд байгаа зүйл яг бүтээл мөн үү. Энэ бол бас л одоо ялгаа авахгүй маргаантай асуудал. За яг энэ төслийн хүрээнд бол одоо би бид нар бол одоо юу харж байгаа юм гэхээр яг бүтээл гэдэг маань нэгдүгээрт ингээд яг оргуу хоосноос ингээд яг ингээд оригинал буюу их бүтээлийг нэгдүгээрт яаж байгаа. За тэр бүтээлийг ямар техник ашиглаж одоо ямар одоо юу гэдгийг тэр нь одоо уламжлалт техник байдаг юм уу, орчин үеийн техник байдаг юм уу, холимог байдаг юм уу, тэр нь бол яг үүнд бол энд бол яг хамаагүй. За дүрслэх урлагийн бүтээл гэдэг нь өөрөө ерөөхдөө бол одоо ганцхан уран зурагч юм, уран баримлч юм уу эсвэл одоо юу гэдгийг бидний одоо орчин үеийн зөндөө олон одоо юу гэдгийг техникүүд одоо гүйцэтгэлүүд байж байна. Тэгэхээр ерөөхдөө бол яг гүйцэтгэл дээр бол гүйцэтгэл буюу техникийн одоо юу гэдгийг яг ямар техникээр хийсэн бэ гэдэг дээр бол анхаарал бол бид нар бол яахад хандуулахгүй. Хамгийн гол нь тухайн бүтээлийн бол одоо юу гэдгийг чанар дээр анхаарлаа хандуулна. Тийм болохоор та дижитал арт хийдэг хүн байж болно. За тэгээд одоо гэрэл зураг авдаг ч юм уу эсвэл одоо холимог техникийн ажлууд бол хийдэг бол шинэ үеийнхэн болоос гарсан байгаа. Тэгэхээр тэр үднээсээ бол айгүй чөлөөтэй бид нар бол үзэж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл одоо уран зураг гэхээр заавал ингээд тэ одоо зотон дээр тогсоор хийгдсэн байх ёстой ч гэдэм үү. Тийм одоо юу гэдгийг хязгаарласан юм шаардлагууд бол ерөөсөө тавиагүй байгаа. Зотон дээр одоо юу гэдгийг бүхэл төрлийн холимог техникээр одоо бүтээлгэж болно. Тийм болохоор тэр үднээсээ айгүй чөлөөтэй хандсан байгаа шүү. За тэгээд гол нь бол одоо юу гэдгийг яг одоогийн орчин үеийн нөхцөл байдлыг бид нэр бас аягүй сайн ойлгох хэрэгтэй байгаа юм л. Жишээлбэл одоо яг Монгол байж байгаа, Монголд амьдарч байгаа уран бүтээлчдийн хувьд бол шууд одоо яг гадаад ертөнцтэй ингэж бас холбогдох бол аягүй төвөгтэй шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Хэдийгээр ингээ интернет хөгжсөн байгаа боловч таны одоо жишээлбэл бүтээлийн тухай, таны тухай яг ингээд нөгөө чанартай мэдээлэл яг интернет дээр бол яг байхгүй бол яг одоо жишээлбэл мэдгүй таны нэрийг одоо жишээлбэл ингээ хайгаад одоо үзээ л да. Тэнгүүд ингээ дандаа ингээ фэйсбүүкийн нөгөө Монгол фэйсбүүкийн яг аккаунт ч гарч ирээд таны ингээ яг хийж байгаа юмтай ч хамаагүй тийм постууд гарч ирэх юм уу. Тэгэх юм бол одоо жишээлбэл тэр гадны хүн ч юм уу, гадны байгууллага ч юм уу ерөөхдөө бол за энэ хүн бол ингээ хобби маягаар хийдэм байна л гэж ойлгох байх ерөөхдөө бол тийм. Тэгээд яг тантай ингээ тэгээ фэйсбүүкээр ер нь ихэнх тохиолдолд манай монголчууд бас нэг юм аягуулсаа ойлгоорой. Ихэнх тохиолдолд яг мэргэжлийн одоо өвлөх судлаач ч юм уу эсвэл одоо яг худалдаа авагч ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар яг одоо яг энэ төрсөг хурлын салбарт мэргэжлэрээ ажилладаг хүмүүс бол яг фэйсбүүкээр ч юм бол холбогдно гэж бол ерөөхдөө бол айгүй ховор мэдээж холбогдох тохиолдол гарахыг бол би үгүйсэхгүй. Гэхдээ яг хувийн фэйсбүүкээр бол холбогдох тохиолдол бол ер нь бол маш ховор шүү. Тэгэхээр та бүхэн ятгахтаа Instagram одоо яг нөгөө мэргэжлийн одоо Instagram ч бас хоёр янз юм байгаа шүү дээ. Хувийн одоо professional буюу одоо мэргэжлийн гээд хоёр янз юм байна. Тэгэхээр ятгахнаа Instagram хуудастай байх юм бол илүү бас ингээ холбогдох боломжтой, холбогдох тийм хандлагатай байгаад байдаг. Тийм тэгэхээр энэ нэг жижигхэн гэдэг юм уу нэг талаасаа жижигхэн нөгөө талаасаа бас ингээд яг таны одоо ингээд шууд бусаад таны одоо юу гэдгийг карьерт ч юм уу шууд бусаар таны уран бүтээлд таны одоо юу гэдгийг гадаад зах зээлтэй холбогдох одоо замыг магадгүй одоо ингээд зам хаагдаад байж бас магадгүй гэж ерөөхдөө бас би хардیں۔ Тийм тэр үднээсээ бол яг чанартай мэдээлэл ерөөхдөө бол байх нь аягүй чухал тийм цаг үе бол ерөөхдөө бол ирсэн байж байна. Тэгэхээр бол яг ихэнх тохиолдолд одоо жишээлбэл би ямар нэг одоо Монголын уран бүтээлчээс сонсож байгаа Монголынхаа уран бүтээлчдийн нэрийг ингээ хайгаад бол үзэх юм бол ер нь бол ерөөсөө яг тийм мэргэжлийн төвшөнд бичсэн намтар ч юм уу яг ингээд шууд холбоо ярих гэдэг нь тэр нь одоо Instagram-ийн аккаунт гэдэг юм эсвэл шууд одоо имэйл бол ерөөсөө гарч ирдэггүй шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө ихэнх тохиолдолд тэгээд би ингээд нөгөө Facebook-ыг бага ашиглах гэдэг. Тэгээд заавал нөгөө Facebook руу ингэж нөгөө орох хэрэгтэй болчиход байдаг. Гэтэл Facebook бол одоо бас яг нөгөө албаны одоо харилцаа холбоо албаны ажил явуулах юм бол сууг бол биш гэдгийг бол ингээд монголчууд маань ойлгосоо. Яг нь Монголд бол тэр бол ингээд фэйсбүүк бол айгүй чухал болсон. Тэрийг би ойлгож байна.
Гэхдээ энэ төсөл бол одоо илүү гадагшаага чиглэсэн төсөл учраас та бүхэн бас ингээд нөгөө Монголоос гадагшаа тий албаны харилцаа, албаны одоо сууг, албаны одоо тийм хоорондын одоо коммуникацтэй энэ яаж явагддаг гэдгийг бас ингээд ойлгох хэрэгтэй байна. Тийм тэгжээж бас ингээд нөгөө нэг илүү өөрийгөө одоо гадаад ертөнцтэй илүү зөв байдлаар, мэржлийн байдлаар танилцуулах одоо ийм юу гэдгийг суурь нь бол гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр цөөхөн тохиолдолд за тоог нь би бол хэлж мэдэхгүй байна. Яг цөөн тооны Монголын одоо Монгол гаралтай Монголын уран бүтээлчдийн тухай бичсэн, за зарим Монголын уран бүтээлчдийн, за Монголын урлагийн судлаачдын, зарим гадаадын урлагийн судлаачдын бичсэн ийм одоо яг мэргэжлийн түвшинд бичигдсэн анализ дүгнэлт бол шүүмжийн судалгааны бичвэр бол гарч ирдэг. За тэгэхээр энэ бол маш цөөхөн. Тэгээд маш их хайх хэрэгтэй болдог. Жишээл одоо юу гэдгийг ингээд одоо хин нэг уран бүтээлч ингээд тэр текстийг би ингээд зөндөө хайж явж олдог. За тэгээд энэ одоо юу гэдгийг бидний одоо энэ санаачлаад байгаа төслийн одоо энэ одоо датабаз үүсгэх гээд байгаа шүү дээ, интернет датабаз тийм. Тэгэхээр энэ датабазын хувьд бол яах гээд байгаа юм гэхээр тэр олон одоо бичигдсэн энэ тэнд бичигдсэн тийм шүүмж судалгаа анализ зөвлөлтүүдийг баг ингээд бас нэг доор ингээд авших гээд байгаа бас тийм давхар бас тийм юу байж байгаа тийм. Тэгэхээр эхний ээлжинд бол одоо бид нар шинээр бол одоо юу гэдгийг бичвэр мэргэжлийн анализ зөвлөлт шүүмж судалгааны бичвэр бол хийн. Тэгэхдээ мөн одоо өөр бусад тийм одоо судлаачд болон өөр бус мэргэжлийн хүмүүс бичсэн тэр бичвэрүүдийг бас одоо энэ датабазд бас ингээд нэгтгэж бас авчрах юм юу гэдгийг мөрөөдөлтэй тийм бодолтой бас ерөнхийдөө бол байгаа. Тийм тэгэхээр маш цөөн тохиолдол би бол яг тоо хэлгээд үзэх юм бол нэг 10 орчим Монголын уран бүтээлчдийн одоо яг мэргэжлийн бүтээлүүдийн тухай хийсэн тийм мэргэжлийн одоо дүгнэлт шүүм судалгааны бичвэр бол гарч ирдэг. За тэгээд бус нь бол гэтэл Монголд бол 10-аас илүү олон уран бүтээлч байгаа гэдэг бол та бүхэн бол мэдж байгаа. За тэгээд яг ерөнхийдөө бол одоо яг интернет гэдэг бол өөрөө ингээд мэдээж хэрэг маш олон тий одоо юу гэдгийг давуу талуудтай тий бидний одоо жишээл Facebook бол одоо жишээл 20 жилийн өмнө байгаагүй тий гэтэл Facebook одоо яг Монголын өдөр тутмын амьдралын үед ямар чухал юм болсон байна тий гэхдээ нөгөө талаараа бас ингээд нөгөө яг гадаад одоо юу гэдгийг гадна талаас харж байгаа тохиолдол тий ганцхан одоо жишээл би ч гэсэн одоо яг Монголоос одоо гадагшаа амьдарч байгаа юм шүү дээ тий тэгэхээр ингээд яг гадна талаас ингээд харангуут яг одоо уран бүтээлчдийн яг интернет дэх мэдээлэл, интернет дэх өөрийгөө одоо илэрхийлж байгаа байдал тий одоо ер нь нэг талаараас брендинг буюу одоо брендинг гэж одоо монголоор бол ярьдаг тий. Тэгэхээр энэ бол тал нь бол ерөөхдөө бас илүү учир дутагдaltaй байж байгаа. Тийм тэгэхээр ер нь бол нэлээд замбраагүй харагддаг. За Instagram-ийн хувьд бол бас ингээд би бол бас сайхан ашиглаж хэлсэн. Тэгээд Instagram-ийн одоо тэгэхээр ингээд яг Instagram-тай яг монголын уран бүтээлчдийн бас Instagram-ыг хараад явжлаа л да. Тийм тэгэхээр зарим уран бүтээлчд бол айгүй зохион байгуулалттай яг ингээд нөгөө өөрийнхөө одоо юу гэдгийг мэргэжлийнхэн дагуу ингээ юмнууд хийдэм байлээ. Зарим нь бол ингээ хойлоод явцдаг яг ингээд ойлгомжгүй яг энэхүү яг юу үед ямар өчтэй янз бүрийг тавьсан бол ямар мэдээлэл өгөх гэж байгаа юм гэд тэр юм нь бол ойлгомжгүй. Тийм байдлаар бол ингэж гарч ирсэн байлээ. За Facebook-ийн постуудын хувьд бас тийм байгаа тий. Монголын уран бүтээлчд маань бас яг Facebook-ийн нөгөө өөрийнх нь хувийн аккаунт болон ингээ яг нөгөө Facebook-ийн хуудас ингээд нөгөө хоёрыг бас заримдаа ялгаар нь бас дутуу ойлгоод байдаг юм шиг надад санагддаг. Тийм тэгэхээр хэрвээ одоо яг уран бүтээлч олон нийтэд ингээд мэргэжлийн гадаад ертөнцтэй мэргэжлийн холбоо үсэх гэж байгаа бол та бүхэн Facebook-ийн хуудастай бол байх нь бол айгүй чухал. Тэгэхгүй бол нөгөө хувийн Facebook дансаар бол ерөөхдөө бол барагтаа бол гадныхан бол ер нь бол тантай холбогдохгүй ер нь байх магадлал айгүй өндөртэй. Тийм болохоор энэ бас тийм учиртай байгаа шүү. За тэгэхээр энэ бол айгүй чухал асуулт гэж би бодож байна. Тэгээд та өөрийгөө яаж ойлгуулахаас, яаж танилцуулахаас, гадаад ертөнцтэй яаж танилцуулахаас болоод яг гадаад ертөнц танд яг тэгж хандна. Тийм тэгэхээр хэрвээ одоо мэргэжлийн уран бүтээлч би одоо ингэж сурсан, ингэж юм боддгийн, ийм бүтээл хийдгийн, энэ бүтээл ийм учиртай энэ. За тэгээд одоо өөр бусад урлагийн судлаачид энэ хүний бүтээлийг би ингэж бодож байна, ийм учиртай, ийм ач холбогдолтой гих мэтчлэн байдлаар одоо юу гэдгийг ингээд ерөнхийдөө бол нэлээд тийм багц мэдээллийг бол ярьж лээ л да. Тийм тэгэхээр тэр мэдээлэл бас ингээд байхгүй байх юм бол яг мэргэжлэн гэж ханхад бол аюу хэцүү.
яг гадна талаас тийм та бүхэн яг ингээд гаднаас одоо жишээлбэл би гадаад хүн биш л дээ Монгол хүн тий. Гэхдээ ингээд яг ингээд гадна талаас ингээд харахад бол ингээд айгүй тийм юутай юу гэдгийг учир дутагдaltaй байдгийг гэдэг бол би бас өөрөө бас ойлгож байгаа хгүй яа. Тэгэхээр нөгөө Монголд яг ингээд би чинь Монголд 10 жил бас амьдарч ажилласан та бүхэн мэдж байгаа. Тийм тэгэхээр Монгол байхад бас тэрийг бас айгүй бага анзаарч юм байна. Тэгээ Монголоос ингээд гадагшаа ингээд гараад ингээд яг ингээд эргээд ингээд яг гадагшаа гарчаад Монгол руу ингээд Монголын одоо уран бүтээлчдийн өөрсдөө яаж танилцуулж гэдэг үг ингээ харангуут ерөөхдөө бол тэр бол айгүй тийм юут болчтой юм байна. Яхахгүй тий шийдэх юмнууд бас байна, өөрчлөх юмнууд байна гэж харагдаж байна. Ерөөхдөө бол одоо тий та бүхэн ч гэсэн мэдж байгаа. Одоо яг ингээ интегритийн нөгөө давуу талууд байгаа гэдэг одоо бид нэр сая явсан. Гэхдээ интегритийн бас сул талууд бас айгүй байгаа. Тэгэхээр тантай жишээлбэл одоо яг ингээ Германд ч юм уу хаан ч юм уу ингээ би хүнтэй танилцаад ингээ тий ингээ тий бизнес картаа ингээ өгнө шүү дээ тий. За тэгээд өгөөл тэр хүн надаас салаад тий ерөөсөө хэдхэн минут секундын дотор ингээ шууд ингээ миний нэрийг гуглдна гэсэн үг ерөөхдөө. Тэгээд тэр хүн нэгдүгээрт ингээд тэр ингээ намайг шалгах гээд байгаа биш зүгээр миний тухай илүү мэдээлэл ер нь хайж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнгууд одоо жишээлбэл миний одоо яг одоо өөрийн вебсайт гарч ирнэ, миний Instagram гарч ирнэ, тэ миний одоо Facebook хуудас гарч ирнэ. Тэгэхээр энэ бүх нөгөө одоо юу гэдэг юм багц мэдээлэл мань хоорондоо холбоотой. Тэгээд бас чанартай авах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ таны Google-ээр ингэж хайгаад тэгээд ингээд Google-ийн 1 2 дахь хуудсан дээр тантай холбогдолтой ингэж чанартай мэдээлэл гарч ирэхгүй юм бол ерөөхдөө бол яг айгүй төвхтэй яг цаашаа тэр хүн ингээ дараагийн алхмыг хийгээ тантай ингээ холбогдоод харилцаа холбоотой болох тэр алхмыг бол ер нь хийх магадлал бол нэлээд багасна гэсэн үг тийм. Тэгэхээр ингээ шууд хамааралтай тийм бид нэр ингээд болж гин Монголдо болж гин гэж ойлгоод байгаа гэж болно. Гэтэл ингээд яг гадны хүн харахтаа ингээд окей за энэ хүн бол ингээ Монголдо болж байгаа. Гэхдээ ингээд гадагшаа ямар сонирхол байхгүй мэн гадаад ертөнцтэй одоо дэлхийн ертөнц чинь том шүү дээ тийм. Тэгэхээр гадаад зах зээлтэй холбогдох тийм сонирхол байхгүй юм байна. Гадаад ертөнцид одоо өөрийнхөө уран бүтээлийг танилцуулах хүсэл бол байхгүй байна л гэж ойлгоно гэсэн үг ихэд бол тийм. За тэгэхээр энэ бас асуудал гэж бодож байна. Тэгээд ер нь бол тийм дундын хүмүүс бол айгүйх ер нь байгаад байдаг юм да санагддаг ихэд тий одоо жишээлбэл уран бүтээлчдийг зуучлах ямар нэгэн одоо юу гэдгийг нэг тийм агентлаг байдлаарч ажиллаад байгаа мó за зарим нь бол одоо тийм дилерийн ажил хийгээд байгаа тий мэдээж тийм одоо юу гэдгийг тэгээ байгуулах хүмүүс бол байхыг бол би үгүйсэхгүй тий мэрэгжлийн одоо галерейнууд бас одоо ингээм монголчууд бас цөөн ч гэсэн бас байгаа тий за тийм одоо юу гэдгийг зуучлалын төлөөллийн байгууллагууд хувь хүмүүс ерөөхдөө бол байгааг би ойлгож байна тий энэ бол яхаарахгүй энэ төрсөг урлагийн яг зах зээлийн экосистемд бол байх ёстой гэж бодож байна. Гэхдээ тэр хүмүүс яг мэрэгжлийн хүмүүс байж чадчихна уу тий тэр хүмүүс ингээд зүгээр ингээд нэг англи хэлтэй тэгээд тийм одоо өөр одоо төрсөг урлагтай ямар ч холбоогүй тийм одоо юу гэдгийг зүгээр нэг бизнесмен ч юм уу одоо юу ч үгүй бизнес эмэгтэй ч юм уу тийм хүмүүс одоо байгаад байна уу таныг одоо яг уран бүтээлчин зүгээс ч ойлгох уу таны одоо өдөр тутамдаа үздэг амьдралыг чинь мэдэх үү таны бүтээлүүдийг ингэж ойлгож одоо юу гэдгийг яг ингээд нөгөө одоо сүнслэг талаас нь ингэж ойлгож амин сүнсийг ингэж ойлгож мэдэрх үү гэдэг бол бас айгүй өөр асуудал тэгэхээр эсвэл зүгээр ингээд тэгээ таны одоо юу гэдгийг зөв бүтээлэг чинь заавч ингэ дундаас нь хідэн дөрөв болох гээд байгаа зүгээр нэмэршлийн бос хүн ч юм уу ер нь бол зөндөө олон л одоо янз янзын хүмүүс бол одоо бас одоо салбарт бол ингэж байгаад байдаг. Тэгэхээр тэр нэг англи хэлтэй мэргэжлийн бос хүн ч юм уу эсвэл одоо хин нэг одоо жишээлбэл та бүхэн бол ингэж хүлээгээд байгаа хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр хэрэг хүлээж байгаа хүмүүс байгаа бол тэр бол яг ажил хэрэг болох бол ер нь бол жоохон юу л баг хэцүү л бах яг үүнд бол тийм тэгээд жишээлбэл одоо бизнесменийн хувьд бол миний хувьд бол одоо жишээл би бол бизнесмен биш байхгүй тий би бол яг дийлэгч биш би ерөөхдөө бол уран бүтээлч куратор би судлаач л юм тий тэгэхээр би бол одоо жишээл Монгол дахтай ямар нэгэн байдлаар хүмүүсийн бүтээлийн худалдаа дундаас нь мөнгө олох гэж бол яваагүй тий тэрийг бол монголчууд өөрсдөө ч гэсэн мэдж байгаа тийм тэгэхээр миний хувьд бол одоо ингээд яг өөрийнхөө байсурыг бол ингээд тэрхэд бол мэдж байгаа ойлгож байгаа. Тийм болохоор ингээд юм л авах гэж бол би бол гүйхгүй. Тэгээд яг энэ дээр юу хэлэх вэ гэхээр яг бизнесмен хүн бол одоо яг
ашиг олохын төлөө л явна шүү дээ. Яг тэгвэл тэр бол боо шүү дээ. Ашиг олохын төлөө. Тэгээд жишээлбэл таны бүтээлийг одоо ингээд зараад ашиг олж чадахгүй бол тэгээд та тэр хүнд бол хэрэггүй л байхгүй юу яг үндэ бол. Тэгээ энэ хүн таны бүтээлийг зараад ашиг олж чадахгүй бол тэгэл ерөөхдөө бол одоо юу гэдэг энэ харилцаа бол тийм удаа үргэлжлэхгүй. Тэгээд яагаад гэвэл яг тэр хүн мэржлийн хүн биш нөгөө яг тэр нарийн имийг ойлгохгүй за жишээлбэл одоо бүтээл зарагдахгүй байгаа олон шалтгаан байж болно шүү дээ. Жишээлбэл одоо яг Монголын нөхцөл байдал таны бүтээлийг ойлгохгүй байж болно. Тэр бүтээлийг одоо яг өөр тэгээ гадаад аль нэг одоо юу гэдгийг зах зээл илүү үнэлж болно. Тэгэхээр нөгөө тэр чинь ганцхан нөгөө нэг таны бүтээлийн одоо юу гэдгийг чанараас болоод байгаа гэхээс үл бас ямар одоо юу гэдгийг зах зээлд тэр бүтээл ингэж болсон гэж олж जैन танигдчихэн гэдгээс бол айгүй хүн болж байгаа. За тийм нарийн одоо юу гэдгийг мэдлэг бол тухайн мэргэжлийн босгонд бол ерөөхдөө бол байхгүй гэсэн үг тийм болохоор энэ database маань яг зүгээр ингээд таны зургийг тавиал тэгэл ингээд нэг одоо юу гэдгийг нэр ингээд нэг тэдэн он төрсэн тим гээд хэдэн бүтээлийг тавиад орхих зүйл ерөөсөө биш гэж ойлгоо. Тийм тэгэхээр энэ юу вэ гэхээр яг таны мэдээж одоо анхаарчны мэдээллүүдийг тавина. Гэхдээ ингээд яг таны тухай яг ингээд яг маш тийм нарийн одоо бичсэн намтар таныг одоо энэ гадаад ертөнцид ойлгуулах гэдэг байгаа шүү дээ. Тийм ингээд хоёр дахь хэсэг нь бол юу байх вэ гэхээр яг таны одоо бүтээл дээр чинь хийсэн одоо анализ те энэ бүтээл одоо ийм одоо жанрын ийм утга учиртай ийм мессежтэй ийм одоо бүтээлүүд ийм юм байгаамаа гэдэг одоо юу гэдгийг бүтээлээ чинь одоо мөн ч нэрээ гаргасан ийм бичвэрүүд бол ерөөхдөө бол байх юм. Тэгэхээр яг илүү олон талаас нь бүхэл байдлаар бол таныг бол одоо ойлгуулах гэдэг. Бүхэл гэдгийг одоо юу гэдгийг яг англи хэлэнд бол holistic байдлаар гэж ярьдаг. Тэгэхээр миний хувьд бол одоо яг тийм holistic хандлага буюу яг ингээд одоо жишээлбэл таныг бол одоо юу гэдгийг уран бүтээлчийг бол яг ингээд нэг тэгээ надад би мөнгө олох хэрэгсэл гэж бол би ерөөсөө харж чадахгүй. Тийм тэгэхээр бүхлээр нь харж байгаа гэсэн хувь хүн талаас нь харна, уран бүтээлч талаас нь харна, бүтээлтэй нь холбож харна. Тэгээд энэ дундаасаа ингээд энэ одоо юу гэдгийг бүхэл байдлаар ингээд хандхаар олон талын ингээ харна гэсэн. Тэгээд яг мэргэжлийн текстээ ингээд яг ингээд багц байдлаар харах юм бол яг таныг ингээд нөгөө илүү одоо юу гэдгийг зөв байдлаар илүү мэргэжлийн байдлаар яг одоо гадаад ертөнцид холбох юм сууг нь бас болно гэсэн. Тэгээд яг контактын хувьд бол ингээд ерөөхдөө бол таны одоо мэдээллийг Instagram гэдэг юм уу, имэйл гэдэг юм уу шууд тантай холбогдох юм одоо юу гэдгийг контактыг тавих учраас тантай тэр байгууллага юм уу хүн бол шууд ингээд контакт их боломжтой юм болох юм шүү тийм. За тэгээд шийдлийг бол би ингээд сая давхар бас ярьчлаа. Тэгээд шийдэл бол ерөөхдөө бол одоо яг ийм database байгаа. Тэгэхээр database маань яг тэгээд таны одоо юу намтар анализ дүгнэлж одоо яг шүүмж судалгааны бичвэрийг бол англиар бол ерөөхдөө бол энэ бол ингээ англи хэл дээрх бол database байх юм шүү. Монгол англи хэл дээр болгон гэх юм бол энэ бол үнэхээр маш их ажиллагаатай. Тийм болохоор бид нар бол яг энэ database өөрөө гадагшаа хандсан мэдээж хэрэг монголчуудад хэрэгтэй. Гэхдээ гол зорилго нь бол Монголын уран бүтээлчдийг илүү одоо гадаад ертөнцид ойлгуулах ийм одоо юу гэдгийг зорилготой учраас бол англи хэл дээр байна. За тэгээд бидний бол бас хамгийн гол одоо юу гэдгийг зүйл бас юу байгаа юм гэхээр мэдээж хэрэг бол таныг ойлгуулчаад дараа нь яах вэ гэдэг асуулт гарна шүү дээ. За тэгээд ерөөхдөө бол яг Монголын төрсөг урлагийн түүх, дэлхийн төрсөг урлагийн түүх одоо энэ чинь ингээд бичигтэл явж байгаа шүү дээ. Улс орон болгоно ингээд бичигтэл явж байгаа. Тэгэхээр бид нэр яг одоо яг энэ төслийн анхны буюу эхний одоо шат дуусгаад 3 жилд одоо ер нь багтаа дуусгаад яг тийм захин болон хэвлэмэл одоо тийм ерөөхдөө бол тийм ном бол гаргана гэж бодож байгаа. Тийм тэгэхээр 3 жилийн хугацаанд бол бид нэр ингээд уран бүтээлчдийн бүтээлүүдийг судлаад бичвэр бичээд одоо энэ database үүсгээд тэгээд тэрийг бол ингээд ерөөхдөө бол ном болгоод одоо дэлхийд дахинд одоо юу гэдгийг захин болон одоо юу гэдгийг хэвлэмэл байдлаар ингээд бас танилцуулна гэсэн үг. Тийм тэгэхээр хэд хэдэн сувгаар ерөөхдөө бол таны танилцуулж явна гэсэн үг ээ. За би юу яагаад тий Facebook-ийн нэг шалгаатыг яг тэгвэл би нөгөө яг ингээд юу явж байгааг бас шалгаж харахгүй бол за тэгээд Facebook-ийн лайв бол явж байгаа юм байна. За тэгээд энэ бас юу байгаа өнөөдөр бас нөгөө баасан гариг за тэгээд цаансар бас их төгцөн болохоор хүмүүс бол их завгүй байгаа би ойлгож байна. За юу ч гэсэн мэдээлэл бас өгөөд тэгээд ингээд та бүхэн өөрийнхөө цаг цагаар үзээд тэгээд бас шийдээ гаргана үсттэй. Тийм болохоор би бас энийг ажиллаа бол ерөөхдөө бол хийчихье гэж бодож байна. За тэгээд
Ерөнхийдөө бол яг хоёр дахь хэсэг рүү оръё. За тэгээд S гэдэг үсэг бол яг solution буюу шийдэл гэсэн одоо англи үгний эхний одоо үсэг байж байгаа. Тэгэхээр энэ бол бас энэ яг юуг шийдэх гэдэг юм бидг нь бас айгүй чухал гэж би бодож байна. Тэ одоо жишээлбэл яг ийм нэгдсэн датабаз яг Монголын уран бүтээлчд хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу тэ хэрэгтэй гэж бодох юм бол яг ямар асуудлыг шийдэх гэдэг. Тэгэхээр асуудлыг одоо шийдэх асуудлуудыг онол ерөөхдөө бол тий сая бас нэлээд бас ярьлаа. За тэгээд арай нэг өөр өнцгөөс ярихад бол энэ нэгдсэн бааз бол яг мэдээж нэгдүгээрт бол зорилго нь бол олон улсад бол одоо уран бүтээлчдийн мэргэжлийн түвшин танилцуулах. За тэгээд дараагийн бол айгүй одоо том зорилго гэж бас бодож байна. Энэ бол одоо яг шинэ үеийн урлагийн судлаачид кураторуудыг чадахжуулах юм зорилготой юм төсөл байгаа. За тэгэхээр энэ төслөөр одоо юу гэдгийг дамжуулаад бид нэр одоо яг Монголынхон ирээдүйн тэ дүрсэг урлагийн судалгааг бол авч явах одоо юу гэдгийг энэ бие даасан тэ бие даан сэтгэдэг урлагийн судлаач кураторуудыг бол одоо чадахжуулах яг төслөөс санхүүжүүлж чадахжуулах ийм одоо юу гэдэг хүсэлтэй байж байгаа. Тийм тэгэхээр одоо жишээлбэл таны одоо энэ одоо төсөлд тэнцээд таныг ингээд одоо таны одоо энэ төсөлд одоо юу гэдгийг төлөх төлбөр маань бас ингээд маш тийм одоо юу гэдгийг ирээдүйг харсан ийм зорилгоудд бас ерөөхдөө бол бас орноо одоо санхүүжигдэж за тэгээ цаашаа ингээд нөгөө илүү одоо юу гэдгийг үр ашигтай удаан хугацаанд тий үр ашигтай байх ийм одоо юу гэдгийг зорилгоудд бас ингэж явах юм шүү гэдгийг бол ерөөхдөө бол. За тэгэхээр сүүлд бол одоо сая юу байсан? Яг эргэх холбоог бол ерөөхдөө бас ярих хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд яг Монголд бол яг байх хугацаанд бол Монголын одоо юу гэдгийг английн хэмнэлт ч юм уу бас айгүй хурдан байдаг. Надад бол тэгж бас санагдсан хурдан байдаг. За тийм болохоор ингээд монголчууд маань магадгүй илүү богино хугацааны тийм одоо төсөөл ивент одоо тийм арга хэмжээнд бол илүү анхаарлаа хандуулдаг юм шиг санагддаг. Тийм тэгэхээр гэтэл яг тэр нөгөө богино хугацааны одоо ажил богино хугацаанд ингээ үр дүнгээ өгөх энэ ямиг одоо юу гэдгийг ийм хандлага одоо яг хит ихсгээр юу болж ин гэхээр нөгөө удаан хугацаанд явж явах хэвээр ажлууд бол ингээд бас хаягдаад аюу олон жил болсон бол надаа санагдаж байна. Тийм тэгэхээр удаан хугацаанд гэдэг нь одоо жишээлбэл энэ төслийн одоо хэлбэрийг харах юм бол зөвхөн эхний үе шат нь ихэл 3 жил үргэлжлэн тий. За дараагийн үе шат нь одоо дахиад 3 жил үргэлжлэн гэж бодох юм бол энэ чинь ингээ 6 жилийн төсөл. За тэгээд цаашаа бүр ингээд байнгын урт удаан хугацааны үргэлжлэх юм бол одоо жишээлбэл юу гэдгийг 20 жил тий 30 жил одоо юу гэдгийг үргэлжилж болно гэсэн үг тий. Жишээл одоо надад үлдсэн хугацааг бол хэн ч хэлж мэдэхгүй тий. Одоо магадгүй одоо Аз болох юм бол 10 жил бүр хацтай байх юм бол 20 жил дараагийн эсвэл бүр маш их хацтай байх юм бол 30 жил одоо амьдарч магадгүй тий. Тэгэхээр ингээд миний хувьд бол ингээд яг энэ төслийг эхлүүлж байгаа бас нэг зорилго нь юу вэ гэхээр энэ ингээд зүгээр ингээд нэг тийм богино хугацааны төсөл болоо дуусаа тэгээ нэг вебсайт шиг юм хийгээд ингээд өнгөрөх тийм төсөл бол ерөөсөө бол биш ээ гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ дуустал удаан хугацааны за тэгээд яг Монгол уран бүтээлчдийг яг ингээд зөвтэйгээр зөвгөөр те танилцуулах. Тэгээд элдв одоо юу гэдэг мэржлийн бос хүмүүс ингээд дундуур нь ингээд орж дундын одоо ийм одоо юу гэдгийг албан бус тийм одоо юу гэдгийг интервенц хийгээд идэг. Тийм одоо дундаас нь ингэж орж ирээд юмыг бас одоо юу гэдгийг яг ингэж одоо зөв голдролтоо ингэж нөгөө ороход ингэ садаа болдог тийм хүчин зүйлүүд одоо бас их байгаад идэг. Тэгэхээр тэр одоо юу гэдэг хүчин зүйлүүдийг нэг талаараа бас багасгана гэж бодож байна. Тэгээд нөгөө талаараа бол ингэж мэдээж тий гол зорилго нь та бүхэн бол харж байна тий уран бүтээлч бол одоо яг энэ одоо гурван одоо тий эрх холбоо энэ гурван эсвэл яг гурвуулын яг адилхан хэмжээнд байгаа та бүхэн харж байна. Энэ одоо эрх холбоонд бол яг аль нэг нь илүү одоо давуу тийм одоо юу гэдэг юутай биш тий одоо давмгай тийм одоо юу гэдэг эрхтэй ч юм уу тийм биш. Гэтэл одоо яхаа сүүлийн зөвхөн энэ бол миний л одоо дүгнэлт тий магадгүй 90 оноос хойш тий арчлал Монголд ирсэн. За дээрээс нь маш олон өөрчлөлтүүд болсон тий. Тэгээд энэ өөрчлөлтүүдийн маш сайн өөрчлөлтүүд, хэрэгтэй өөрчлөлтүүд бол гарсан. Мөн одоо бас сөрөг одоо үр дагаврууд бол бий болсон тий. За тэр бол одоо яг та бүхэн мэдж байгаа яг одоо урлагт, соёл урлагт бол одоо юу гэдгийг оруулах хөрөнгө оруулалт бол одоо юу гэдгийг бол буурсан. За тэгээд дан ялангуяа удаан хугацаанд үр ашгаа өгдөг судалгаа бүхэл одоо юу гэдгийг салбарт гэж бодож байгаа. Ганцхан
Урлагч биш. Ер нь бол яг судалгаа бол бас айгүй тийм чухал биш, ер нь баг хэрэггүй шахуу тийм зүйл болоод хувирсан байж байгаа. За яг хөө мэдээж хэрэг одоо Монголд байгаа тэг хитэн их сургуулиуд дээр бол ингээд яг юу гэдгийг судлаачид байгаа маш цөөн тоотой. Мэдээж музей одоо хэд хэдэн музей дээр судлаачид бол ажиллаад. Гэхдээ ер нь бол нийт тоог нь ярих юм бол маш цөөн тоо гарна энэ бүхэл бүтэн улсын хувьд тийм. Тэгээд хоёр гэх юм бол бас миний бас маш тийм эрхэмлэлэг зүйл болол яг бие даасан байдал хараат бас байдал тийм. Тэгэхээр яг урлаг судлаач куратор хүн бол бас яг хараат бус тий одоо бие даасан байдалтай бол байх хэрэгтэй гэж бодож байна. За яг хөө музейд ажилладаг байсан ч гэсэн хүн бас ингээ яг одоо ажиллаа өөрийнхөө одоо үнэлэлт дүгнэлтийг одоо хийхдээ бас ингэж хараат бус ийм одоо юу гэдгийг байдалтай байх нь бол маш чухал гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл Монгол бол бас жижигхэн учраас нөгөө одоо юу гэдгийг яг таньдаг хүмүүстэйгээ ч юм уу танилын сүлжээгээр бас юм явах гэдэг. Тэгээ энэ төсөл бас юу үсээд байгаа юм гэхээр ингээд та бүхэн ингээд намайг таньдаг байх ерөөсөө ямар ч алба байхгүй. Эсвэл намайг таньдаг хүнийг таньдаг байх ерөөсөө ямар ч тийм шаардлага бол байхгүй. Тэгэхээр ингээд яг өргөдлийн одоо яг маягт одоо өргөдөл бол цахим өргөдлийн маягт бол ингээд гарцсан байгаа. Тэгэхээр ерөөсөө тэр хамаагүй тэр цэнт бүрийг таньдгүй надад сайн муу байх ерөөсөө энд бол ямар ч бодлоо байхгүй. Тийм болохоор шууд хандаад ингээд бас өргөдлөө гаргаарай гэж би хүсэж байна. Тэгээд тэр танилын одоо юу гэдгийг таньдаг байх таньдгүй байх бол одоо юу гэдгийг миний одоо юу гэдгийг яг шийдэлт бол ер нь нөлөөлөхгүй гэж бол ерөнхийдөө ойлгож байна тийм. За тэгээд ямар үе шатуудтай вэ тий? За нэгдүгээр үе шат нь бол сая би 9-3 жил бол үргэлжлэн. За энэ хугацаанд бол бид нар бол ингээд төслийг одоо ингээд эхлүүлээд ирэхэд явж байна. Одоо ингээд уран бүтээлчдийн хүлээ одоо үргэлжлэх хүлээн авах одоо хэсгэлүүгээ шилжиж гин гэсэн үг. За шалгаруулна тэнцэн уран бүтээлчдийг одоо уран бүтээлчдийг судлах, бүтээлийн бичвэрийг нь хийж эхлэх юм ажлууд бол ерөнхийдөө бол хийгдэн. За тэгээд мэдээж хамгийн одоо сүүлийн ажил нь бол database байршуулна тий. Тэгэхээр энэ. За тэгээд төслийн 2 дугаар шат бол 3 жилийн дараа эхэлнэ. Тэгэхээр 2 дугаар шат эхлэхээс өмнө бид нар бол одоо төслийг бол одоо юу гэдэг яг үйл ажиллагаа буюу процессын талаасаа мөн яг санхүүжилтийн талаас нь байнгын үйл ажиллагаатай болох юм одоо ажлуудыг бол ухтаж бол ерөнхийдөө бол хийн гэсэн ийм төлөвлөгөөтэй бас байж байна. За тэгээд ер нь бол ингээд аливаа төслийн санхүүжилтийн тухай бас ил тод ярих хэрэгтэй гэж би бол бодож байна. Тэгээд яагаад гэж бодож байна гэхээр яг энэ одоо юу гэдгийг төсөл маань өөрөө бол бас одоо яг энэ database хийхэд ямар хөрөнгө зарцуулах хэрэгтэй, ямар хүн хүч хэрэгтэй гэдэг бол мэддэг хүмүүс бол та бүхэн донд бас байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд нэг хүн бас ингэж хийхэд бол бас айгүй тийм том төсөл байж байгаа. За миний хувьд бол ингээд эхлүүлээд ингээд байнгын үйл ажиллагаанд ингээд оруулах одоо энэ ажлыг бол одоо ерөөхдөө бол хийн гэж бодож байна. Гэхдээ ингээд одоо яг бид нэр ингээд санхүүжилт бас ингээд босгоод гайгүй болоод ирэх юм бол ерөөхдөө нэмээд ингээд одоо хүмүүст ингээд тий зохих төлбөр цалингийн төлөөд бид нэр ингээд багаа бас өргөтгөөд явна. За тэгээ эхний ээлжинд бол яг гарааны санхүүжилт гэхээр та бүхэн энэ ч одоо бизнес юм уу гэж бол мэдээж хэрэг бол энэ тохой хэмжээнд энэ одоо төсөл амжилттай болохын тулд бид нэр санхүү бол хэрэгтэй тий. Тэгэхээр одоо жишээлбэл би аль нэг урлагийн судлаачийг тийм Монголын урлагийн судлаач залууч хүн байж болно тийм урлагийн судлаачийг нэг бичвэр ингээ хийлгэе гэж одоо жишээл хүсэл гаргахтаа би тэр хүнийг үнэгүй бичвэр хийгээч гэж би одоо жишээлбэл асууж болохгүй байхгүй тийм ягаад тэгэхээр тухайн хүний мэдлэг мэрэгжил одоо яг тийм ажлынхаа туршлагыг бол үнэлэх ёстой шүү дээ. Тийм болохоор яг жишээлбэл би одоо Монгол одоо урлагийн судлаачд хандлаа гэхэд тухайн хүнд одоо яг зохих одоо төлбөрийн одоо төслөөсөө төлөх юм одоо жишээлбэл хүсэлтэй байгаа. Тийм. За тэгээ мэдээж хэрэг бол одоо ингээд шууд гарах зардлууд бол энд чинь бол зөндөө олон байж байгаа. Тийм тэгэхээр одоо жишээлбэл database гэхээр ингээд зүгээр ингээд нэг тий ямар нэг зүгээр ингээд тэгээ танилцуулах хуудас одоо юу гэдгийг блог эхлүүлэх гэж байгаа биш учраас бид нар одоо бас илүү одоо тий үнэтэй илүү одоо олон төрлийн үйлчлэгээ үзүүлдэг одоо ийм одоо хостинг одоо компанитай ажиллана гэсэн үг. За тэгээд мөн одоо яг судалгаа хийн гэдэг өөрөө маш их цаг ордог тий. Тэгэхээр надаас бол
бол маш их хэмжээний цаг олно. За тэрийг бичнэ, хянана, тэрийг одоо за жишээлбэл ингээд шууд одоо би өөрөө бичээд бол ингээд бас ингээд дуусга тавьчихгүй би бас өөр ингээ хүнээр хянуулаад одоо яг стандартт нь тий одоо хянуулаад ингээ бас тавина гэдгийг энэ бүх одоо зүйлүүд бол ингээ шууд гарах зарлууд бол аюу их өндөр болж байгаа. Тийм болохоор та бүхнийг бол бас энийг бас ойлгоосой гэж бодож байна. Хэрвээ бид нар одоо юу гэдгийг энэ хэцүү юм аюу төвхтэй юм их мөнгө авах ингээд хоошоо суугаад ах юм бол ахаал одоо юу гэдгийг 10 жил өнгөрөх бах. За тэгээд энэ нэгдсэн дата бааз бол бий болохгүй байх гэж бодож байна. Яа тэгвэл яг одоогийн байдлаар харахад бол яг Монголын нөхцөл байдалд бол ингэж удаан хугацааны судалгааны төслийг бол одоо юу гэдгийг ойлгох, санхүүжүүлэх тийм байгууллага одоо бол байгаа гэхэд бол бас жоохон хэцүү байгаа яг үнийг хэлэхэд би бол одоо бас читгаараа хандаад бас ингэ дэмжлэг тусалцаа хүснэ. Гэхдээ бол бас их төвхтөө бас байх болов уу гэж бодож байна. Тийм учраас ингээд яг гарааны санхүүжилтийг уран бүтээлчтэй та бүхэнд бол хандаж бол ерөөхдөө бол хийж байгаа. Тийм тэгэхээр энэ бол ингээд ерөөхдөө бол ингээд галт тэрэг хөдөлгөх те галт тэрэг ингээд одоохондоо бол ингээд хөдлөг байна шүү дээ. Нэлээд урт галт тэрэг бол байх нь. Тийм тэгэхээр яг энэ галт тэрэг ингээд хөдлөөд ингээд өөрийнхөө ингээ яг ритмд ингээд орохт нь бол яг уран бүтээлчдийн хувьд бол ингээд одоо гарааны ийм одоо дэмжлэг бол яхахгүй бол хэрэгтэй байж байгаа. За тэгэхээр хоёр төрлийн бол одоо юу гэдгийг төлбөр бол яригдж байгаа. За нэг нь бол одоо өргөдлийн хурамж байгаа. Энэ бол яг анхны шатны одоо анхны шатанд бол оролцохын тулд өргөдлийн хурамж төлнө. За тэгээд тэнцсэн хүмүүс бол одоо яг энэ судалгаа бичиг дата бас байршуулах үйлчлэгээний одоо хурамж буюу төлбөрийг бол ерөнхийдөө төлөх ийм болон хоёр одоо тийм төрлийн төлбөр яригдж байгаа. За тэгээд за энэ миний тухай бол хүмүүс бол яг мэд хүмүүс мэдэх бах заахаа мэдхгүй хүмүүс бас байгаа гэж би ойлгож байна. Тийм болохоор Монголын хүн болгон намайг мэддэг гэж би хэрвээ бодох юм бол бас жоохон сонин хандлага болох бах. Тэгэхээр юуны өмнө бол те би монгол хүн. За тэгээд Монгол бол Дүрслэг урлагийн дээд сургуулийг бол 2002 онд зураач мөрчлөлтөөр төгссөн. За тэгээд 2005 онд бол одоо яг Их Британий их сургуулийн контемпорари урлагийн дадлагын чиглэлээр бол би магистраа хамгаалсан. За тэгээд цаашаа үргэлжлүүл суралцаад яг энэ контемпорари урлагийн бүтээлийн дадлан болон онлын чиглэлээр одоо энэ хавсарсан ерөнхийдөө бол доктор байсан гэсэн үг. Тэгэхээр бүтээлийн одоо бүтээлээр ерөнхийдөө хамгаалсан гэсэн үг. Бүтээлээ хийгээд хажуу орноос ингээд бүтээлийнхаа тухай судалгаа, бүтээлийнхаа одоо энэ одоо бүтээл ганцхан бүтээл байгаагүй одоо бүтээлүүдийн проектууд нэлээд хэдэн проектууд оролцсон 10-аад проектууд ерөнхийдөө бол оролцсон байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр бол одоо яг доктор хамгаалсан, Их Британий доктор хамгаалсан бол яг анхны монгол хүн бол яхахгүй бол одоохондоо би байна. За тэгээд дараагийн шинэ үеийнхэн бол тий одоо урлаг судлал тий контемпорари урлагийн дадлага одоо ямар чиглэлээр байдгийг одоо Их Британд бас одоо ингээд докторийн зэрэг хамгаалах болов гэж одоо ерөөхдөө бол би найдаж байгаа. Тэгэхээр ингээд ганцхан хүн нь бий болоод ингээд дуусах юм бол бас жоохон харамсалтай гэж би бодож байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол яг сургууль бакалавр төгссөн хугацаанаас тоолох юм бол 20 орчим жилийн юу гэдгийг ажлын туршлагатай бол байцсан байна. За тэгээд 2012 оноос 2022 онд бол яг Монгол улсад ажиллаж амьдсан. Яг ингээд ерөөхдөө бол Монголын нөхцөл байдлыг, бодит байдлыг тий маш сайн ойлгодог басан гэж болно. Тийм тэгэхээр тэр бас миний хувьд бас айгүй давуу тал гэж бодож байна. Тийм тэгэхээр юу гэдгийг яг Монголд одоо удаан хугацаагаар амьдраагүй яг нарийн одоо юу гэдгийг асуудлуудыг ойлгохгүй яг яагаад энэ асуудал үүсээд энэ уран бүтээлч ийм нөхцөл байдал байгаа юм ч юм уу эсвэл одоо энэ уран бүтээл нь яг тухайн нийгмийнхаа ямар уялдаатаагаар ийм бүтээлүүд хийгээд байна, ямар сэтэл, ямар концепц яваад байна гэдгийг бол бас ойлгохын тулд бол бас Монголыг сайн ойлгох хэрэгтэй, Монголын нийгмийг сайн ойлгосон байх хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг бас уран бүтээлчтэй амьдралыг бол бас ойлгохдаг тийм байх хэрэгтэй. Тийм тэгэхээр ямар нэгэн байдлаар уран бүтээлчийг те мөнгө олох хэрэгслээс давуулж ингэж одоо ойлгодгүй хүмүүс бол бас байгаад байдаг. Тийм тэгэхээр миний хувьд бол ихэнхдээ би бол яг тухайн одоо хүний тий одоо яг хүн талаас нь бол илүү бол харахыг хичээдэг. Тийм тэгээд
мэдээж хэрэг бол тэгээ тухайн хүний хийж байгаа уран бүтээл тэгээ тухайн хүний одоо уран бүтээлтэй хандж байгаа хандлага сэдв концепц нь бол тухайн одоо хувь хүнтэй бас маш тийм одоо шууд бол холбоотой байгаа. Тийм болохоор гэх мэтчлэн одоо юу гэдгийг яг Монголд удаан хугацаанд ажиллаж амжираагүй хүмүүсийн хувьд бол яг энэ одоо нарийн яг амьдралын туршлага дээр суурилсан шууд тэгээ бичлэн үзсэн энэ одоо яг мэдлэг мэдрэмжийн одоо амьдралын туршлага бол бас надад бол байгаа гэж бодож байна. Тэр үднээсээ бол бас энэ төслийг бол эхлүүлэхэд энэ төслийг бол одоо яг тийм эхлүүлээд ингээ ерөөхдөө бол ингээд цаашаа өргөжүүлээд явхад бол миний хувьд бол бас боломжийн хэмжээнд бол бэлтгэгдсэн гэж ойлгож байна. Тийм тэгэхээр бас яг өөрийнхөө тухай ярихад надад бас жоохон хэцүү байгаа. Тэгээд ерөөхдөө бол яг ингээд зандаа би гэж ярих бол айгүй дуртай биш. Тийм гэхдээ яхааргүй энэ төсөл одоо намайг мэдгүй хүмүүс байгаа учраас би бас ингээд ярихаас урахгүй боллоо. За тэгэхээр яг энэ төсөлд бол оролцоход яг таны хувьд те уран бүтээлчийн хувьд бол яг ямар давуу талууд бий болох вэ гэдэг бол бас аягүй сайн ойлгорой. Тийм тэгэхээр нэгдүгээрт бол ингээд одоо жишээлбэл зөндөө олон одоо төсөл уралдаан одоо ингээд тэгээ танаас ингээд програмч ч юм уу аваад ингээд одоо жишээл тэнцээгөө гэд хэлэхгүй алга болдог бол зөндөө олон тийм тохиолдлыг бол би мэдж байна. Тэгэхээр би бол одоо яг тэр хандлагыг бол ер нь бол тийм зөв хандлага гэж боддгоо. Тэгэхээр тийм учраас арай өөр байдлаар хийж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо жишээлбэл өргөдлийн хурамжийг төлөөд өргөдөлтөө ингээд бүтээлүүдэд хасраад явуулахаар ингээд би зүгээр ингээд үзээд за энэ болж юм болохгүй ингээд ингээд хаяхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд бас багц тийм одоо үйлчлэгээ болж байгаа. Тэгэхээр таны өргөдлөө асуусан бүтээлүүд дээр одоо бол яг дүгнэлт гаргаад тэгээд тантай бол одоо яг захин байдлаар одоогоор би Монгол байхгүй байгаа учраас захин байдлаар яг ганцаарчсан бол уулзалт тантай бол шууд хийгээд тэгээд одоо юу гэдгийг нэлээд нээлттэй байдлаар ярилцсан гэсэн үг. За тэгээд үнэхээр одоо чинартай, чансаатай бүтээл хийдэг бол тэрийгээ та ерөөхдөө бол надад сонсно гэсэн үг. За эсвэл одоо юу гэдгийг илүү сайжруулах тийм одоо юу гэдгийг зүйлүүд байгаа бол тэрийг бас та надаас миний одоо амнаас сонсно гэсэн үг. Ямар нэг өөр хүнээс биш одоо тийм 2 дахь 3 дахь сувгаар биш те. Тэгэхээр ингээд шууд сонсноо. Тэгэхээр энэ бол бас өөрөө ажил гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зүгээр ингээд би таны бүтээлийг харангуйтаа 5 минутанд бол дүнэлтийг бол хийхгүй би бол тухайн хугацаа гаргана. Тэн дээр чинь бас би өөрөө бичин те одоо анализ хийн гэсэн үг тийм. За тэгээд энэ одоо төслийн яг шалгуурыг бол та хэрвээ хангах юм бол тэнцэх юм бол ерөөхдөө бол яг төсөлтөө та гэрээ байгуулна гэсэн үг. Гэрээ хамтарч ажиллах гэрээ байгуулад тэгээд таны бол одоо яг тантай бол хэд хэдэн одоо уулзалтын таны бүтээлүүдийг нэрвчин судална. За тэгээд яг англи хэл дээр намтар бол таны бүтээлийн тухай бичвэр бол ерөөхдөө хийгээд датабаст байршуулна. За тэгэхээр энэ бол нөгөө юу гэдгийг 7 хоногт бол хийх зүйл биш гэдгийг бол та мэдж байгаа. Тэгэхээр хэдийгээр одоо юу гэдгийг хиймэл оюун ухаан бас маш тийм хөгжиж байгаа ч гэсэн бол яг одоогийн байдлаар одоо яг ийм мэргэжлийн бичвэр бол одоо хиймэл оюун ухаан бол бичих хэмжээнд хүрээгүй гэж байна. Тийм болохоор миний хувьд бол яг одоо яг өөрөө ингээд яг гардаж бичих учраас хугацаа бол орон. За тэр одоо нэрээр бичилсэн хугацаануудыг бол бид нар бол одоо гэрээ хийхдээ бол ярилцсан гэсэн үг. За тэгээд энэ одоо юу гэдгийг яг намтар бичвэр одоо юу гэдгийг энэ одоо яг энэ чи өөрөө ингээд дата болж үүсчин гэсэн үг шүү дээ. Тэгээд дата ингээд үүсэхээр юу болох вэ гэхээр ингээд яг интернет таны одоо яг ингээд ийм маш тийм чанартай дата ингээд үүсэх юм бол одоо Google болон Google-тэй одоо бас Google-аас гадна зөндөө олон хайлтын системүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хайлтын системүүдээр ингээд хайлтын системүүд өөрөө цаана хиймэл оюухан ажиллаж байгаа учраас таны одоо мэдээллийг одоо энэ манай вебсайтаас ингээд ерөөхдөө түүгээд ингээд ерөөхдөө бол хайлтын системэнд ерөөхдөө бол ингээд шууд таны ингээд оролцоод тэгээд болж өгвөл бидний бол хүсэж байгаа зүйл их юм бол яг одоо Google-ийн анхны хуудас дээр энэ одоо вебсайтын таны тухай мэдээлэл ингэж дата гарч ирдэг болгох бол ерөөхдөө ийм бол ерөнхийдөө зорилго. Энэ бол ингээд нэг талаараа бол мэргэжлийн танилцуулга буюу одоо тий гадаадд ингээд бид нэр гадаад руу аялахад ингээд дандаа пассвортаа үзүүлж явдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг таны одоо мэргэжлийн чинь яг пассворт одоо ерөөхдөө бол болоод явна. За тэгээд яг линктэй болно гэдэг бол бас айгүй чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл та бүхэн ямар нэгэн байдлаар аль нэг
гадаадын олон улсын уралдаан, тэмцээн, үзэсгэлэн, төсөөл, резиденц юм уу одоо ийм зүйлд одоо юу гэдгийг өргөдлөө өгөх гэж байгаа бол та зөвхөн одоо яг энэ датабазын өөрийнхөө хуудасны линкийг л тухайн байгууллагаар ерөнхийдөө бол явуулчихад бас болно. Ер нь ихэнх тохиолдолд ингээд заавал тийм одоо линк асуудаг болсон байгаа өргөдөл хотод. Тийм тэгэхээр ингээд бэлэн танд ингээд линк бий болно. Тийм тэгэхээр та заавал ингээд тусдаа вебсайттай болоод ингээд заавал тусдаа одоо тийм байхгүйгээр ингээд яг одоо яг чанартай мэдээлэлтэй датаны линкийг та тухайн байгууллага руу хувь хүн рүү явуулахад тухайн хүн таны тухай одоо мэдээллийг ингээд яг мэржлийн одоо байдлаар хүлээж авах боломжтой болно. Тийм тэгэхээр ингээд нэг талаараа бас танд бас маш их хэмжээний цаг хугацаа бас хэмнэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхгүй бол одоо жишээлбэл тухайн өргөдлийн одоо дагуу ингээд бүтээлүүдээ сонгоно, за ингээд бичвэр ингээд хийн. Энэ бүх зүйлүүд бол өөрөө бас айгүй тийм бас ажил болдог. За тэгэхээр ерөөхдөө бол ингээд та илүү одоо хурдтайгаар буюу одоо юу гэдгийг хэдэн минутын дотор л өөрийгөө ойлгуулах боломжтой болно. За тэгээд мэдээж хэрэг бол хамгийн одоо чухал зүйл нь бол яг энэ датабазыг бол ингээд англи хэлтэй те одоо юу гэдгийг ямар ч хүн одоо ингээд унших ойлгох боломжтой байж байгаа. За тэгээд одоо бол яг ганцхан англи хэлээс гадна одоо та бүхэн болоод юм маш хурдтай хөгжиж байгаа учраас яг ингээд Google-ийн өөрийнхөө одоо Google Translate гэдэг одоо application байж байгаа, функц байж байгаа. Тэгэхээр англи хэл дээр ингээд дата ерөөхдөө бол ингээд яг интернетэд үүсгэхэд тэрийг бол одоо маш олон тооны одоо яг би Google Translate хэдийн хэлээр орчуулгыг бол би хэлж мэдэхгүй байна. Тэгээд маш олон хэлээр бол хүмүүс бол ингээд юу гэдгийг орчуулж бол унших боломжтой. Жишээлбэл хятад хэлээр орчуулж уншиж болно, герман хэлээр орчуулж уншиж болно. Одоо хэдэн хэлээрч одоо юу гэдгийг маш олон тааны хэлээр бол орчуулах бол ерөөхдөө орчуулж унших боломжтой. Тэгээд хамгийн гол нь англи хэлээр одоо яг их дата ингээд бий болчингууд тэр өөрөө ингээд нөгөө нэг одоо яг орчуулагдахтаа ч гэсэн юу гэдгийг одоо их дата буюу бичвэр байна, одоо их мэдээлэл маань чанартай байх тусам орчуулга бол илүү чанартай гарна гэсэн үг тийм. Тэгэхээр одоо Google Translate бол одоо жишээл магадгүй миний одоо бичвэрийн бас зарим хэсгийг бол зөв орчуулахгүй байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол одоо ингээд аюул чанартай бол бас орчуулах бол ерөнхийдөө бол юу гэдгийг үндс нь бол бий болно. За тэгээд хамгийн сүүлд нь бол хэлэхэд бол яг тантай бол шууд хандах бол таа суув бий болно. Тэгэхээр манай төслийн хувьд бол одоо яг бас ямар нэгэн байдлаар нөгөө нэг зуучлалын бол агентлаг бол биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг тантай холбоо барих шууд имэйл байдаг юм уу, инстагаар ингээд шууд одоо тантай холбогдох энэ одоо мэдээллийг тавьчих учраас та ингээд одоо юу гэдэг ерөөхдөө яг тэр одоо нөгөө хин нэгэн хүнээр дамжуулахгүйгээр хин нэгэн хүн байгууллагаар дамжуулахгүйгээр шууд энэ дата базынхаа линкээр ингээд холбогдох бас ингэж боломжтой. Тийм сүг нь бол үүсэж ин гэсэн үг ээ. За тэгээд энэ асуултанд би бас сая ерөөхдөө бол хариулчлаа. Тэгэхээр яг ямар нэгэн одоо зуучлагч бол агентлаг бол манайх бол биш. За гэхдээ өндөр чанартай датаг бол үүсгээд яг тэр датаг манай одоо яг энэ дата баазанд байгаа гэдэг үүднээсээ энэ дата бааз бол таныг бол яхаа бол төлөөлж байгаа. Гэхдээ юу биш. Тантай бол тэр одоо гадны одоо юу гэдгийг байгууллага одоо хүмүүс шууд хандах боломжтойгоор хийх учраас та бол одоо өөрөө одоо хариулаад өөртөө одоо тэр одоо юу гэдгийг мессеж юм уу мэйлэнд бол та өөрөө л хариу өгнө. За тэгээд магадгүй одоо илүү одоо юу гэдгийг мэргэжлийн илүү өндөр түвшний одоо гадаад хэл яг энэ түвшний мэдлэг шаардах мэргэжсэн одоо мэдлэг чадвар шаардах зүйл бас гарч болно, тохиол гарч болно тий. Эсвэл одоо удаан хугацааны гэрээ одоо айл нэг гадаадын байгууллагатай хийх ч юм уу. Энэ юм дээр бол одоо жишээлбэл яг та бүхэн бол надад хандаад ийм болж байна. Та энэ дээр ингээд одоо энэ гэрээг нь уншаа судлаад ингээд өгөөч тэгээд өгөөч гэрээ хийх нь бол одоо жишээлбэл яг одоо ер нь бол бас Монголд нөгөө гадаадынхантай гэрээ хийх тал дээр бас ер нь учир дутагдaltaй зүйлүүд бас гардаг гэдгийг бол би мэдэж байна. Тэгээд бас хит хитэн одоо юу гэдгийг одоо цөөнгүй тохиолдол гэж бодож байна тийм. Ерөнхийдөө бол бас гэрээ хийгээгүй учраас өөрөөсөө хохирсон тохиолдол ч гэсэн Монголын уран бүтээлч дунд байж байгаа. Би бол тэрийг бол бас сайн мэдэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол гадны байгууллагатай за ингээ энэ та бүхэн ингээд энэ одоо яг төсөл тэнцээд ингээд гэрээ хийх одоо гэрээ хийсэн тохиолдолд бол одоо юу гэдгийг гадны хүн байгууллагатаас яаж харьцах, яаж хандах, тэг ямар юм дээр одоо бас анхаарах тэг. Тэгэхээр одоо гадны хүн байгууллага болгон бас ингээд нөгөө юу гэдгийг яг таны ашиг сонирхлыг бол номерт нэг тавихгүй гэж магадгүй. Тийм болохоор ингээд бас таны ашиг сонирхлыг одоо юу гэдгийг та өөрөө ингээд ямар асуултуудыг асуух вэ, ямар мэдээлэл нөгөө хувь хүнээсээ
одоо юу гэдгийг асуух уу, байгууллагаас асуух уу гэдэг зүйлүүдээр бас ингээд тухайн хэмжээний зөвлөмж бол бас ингээд өгч болно. Тийм тэгэхээр тэр бол асуудал байхгүй. Хэрвээ одоо яг тухайн ажил байх юм бол одоо гэрээ хийх ч гэдэм үү, гэрээ бичих, за гэрээ хянах, гэрээ байгуулахад оролцсон бол тухайн хэмжээний одоо нэмэлт төлбөр бол ерөнхийдөө бол аваад энэ үйлчлэгийг үзүүлэх боломжтой. Тийм байгаа. За тэгэхээр нөгөө түүхэн гэдэг үгийг те монголчууд маань аюух ашигладаг. Тэгэхээр одоо би ахиж яах аргагүй, би одоо амьдралдаа бол олон удаа түүхэн гэдэг үг бол ер нь бол ашиглаагүй. Энэ бол баг анхны удаа болж байгаа. Тийм тэгэхээр дахид ч гэсэн олон удаа ашиглахгүй гэж бодож байна. Тэгэхээр яах аргагүй түүхэн төсөл юм а гэдэг одоо юу гэдгийг ийм дүгнэлтэнд бол би өөрөө хүссэн байгаа. Тэгэхээр энэ төсөл бол яг жишээлбэл 2-7 хоногийн өмнө би ярьж бичиж та бүхэн танилцуулж ихсэнтэй адилхан 2-7 хоногийн өмнө бодсон зүйл ерөөсөө биш ээ. Тэгэхээр энэ бол хамгийн бага утгад 10 жилийн өмнө бол анхнаас нь бол орж ирсэн. За тэгээд ажил хэрэг болох гэж бас явсан байгаа. За тэгээд үнэхээр яг богино хугацаанд үр ашиг өгөх тийм төсөл байгаагүй учраас бол дэмжлэг бол үнэхээр бол олдоогүй. Тийм тэгэхээр гэтэл яг уран бүтээлчдийн хувьд бол яг энэ датабаз, энэ гадаад ертөнцтэй шууд холбох юм сууг бол үнэхээр хэрэгтэй гэж бол ерөөхдөө бол би харж байгаа. Тэр үүднээс бол яг одоогийн байдлаар яг одоо 25 оны байдлаар ийм одоо өндөр чанартай мэдээлэлтэй нэгдсэн датабаз бол байхгүй байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол яхахгүй түүхэн гэсэн тодтолтой бол байх ёстой гэж би бодож байгаа. За тэгээд яг энэ ер нь яг уран бүтээлчийн тухай судалгаа хийн, бүтээлийн тухай судалгаа хийн, их бичвэр битэн гэдэг бол өөрөө ингээд аюу тийм одоо олон жилийн мэргэшил шаарддаг, хүн төвчээр шаарддаг, авал чадвар шаарддаг юм оюуны бол одоо өндөр түвшний хөдөлмөр гэж ойлгож байна. Тэгэхээр яг одоо ийм зорилготой яг ингэж чанартай стандартын дагуу бичвэрүүдийг ингэж нэгтгэх, ингэж бичих, одоо яг шинээр ингэж бичих, тэгээд яг нэгтгэх ийм одоо юу гэдгийг зорилготой удаан хугацаанд туслал өмнө бол байгаагүй. Тийм тэр үднээс бол бас түүхэн болж ингэж бодож байна. За тэгээд ихэнх одоо өргөдөл гаргах уран бүтээлчдийн хувьд бол яг англи хэл дээр өндөр чанартай одоо намтарч юм уу эсвэл одоо бичүүлж байгаа тохиолдол бол ерөөхдөө анхных буюу одоо түүхэн л болох байх гэж бодож байна та бүхэн. Тэгэхээр нэг талаасаа энэ нэг удаагийн зүйл нэг удаа ингээд бичвэр бий болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ бичвэрийн өөрийнх нь бас ингээд нөгөө яг нөлөө удаан хугацаанд танд одоо өгөх нөлөө мэргэжлийн гэдэг одоо юу гэдгийг статусыг чинь одоо юу гэдгийг нэг талаараа баталж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ статусыг баталж байгаа нөгөө талаараа одоо ингээд яг таны бас өөрийгөө хах өөрийгөө үнэлэх үнэлэмжинд бас эргээр нөлөөлнө. За тэгээд олон зорилгоор бол та бол чөлөөтэй ашиглах боломжтой. Тэгэхээр одоо жишээлбэл датабазын мэдээлэл таны намтруу олон таны бүтээлийн тухай ингээд бичвэр ингээд бий болох юм бол тэр бол одоо жишээлбэл тэр одоо зохиогч ирэх үүснэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зохиогч ирэхийг бол яг датабаз болон уран бүтээлч бол хамтарч эзэмшин. Тийм болохоор та бол өөрийнхөө хүссэн номон дээр, каталог дээр, олон улсын уралдаан тэмцээн юун дээр байдгийн чөлөөтэй ашиглах боломжтой. Тэг хамгийн гол нь яг одоо юу гэдгийг хэн бичсэн, яг ямар их сурвалжтай буюу манай датабаз энэ датабазаас их сурвалж гэдэг мэдээллийг л тавих хэрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо яг одоо хамтарч эзэмшээ та бүхэн ингээд чөлөөтэй ямар нэгэн тийм хязгаар авахгүй чөлөөтэй ашиглаж болох таны тухай маш тийм чанартай одоо тийм дата буюу бичвэр одоо их мэдээлэл бий болно гэсэн үг тийм. За тэгэхээр асын хараа бол байгаа. За тэгэхээр яг энэ бид нэр бол одоо жишээлбэл ингээд нэг тооны оноос хөдөлтөй. За бид нэр 3 жилд 500 уран бүтээлчийг нэгтгэн 100 юм уу тийм одоо юу гэдгийг нэг тийм жоохон хөөсөрсөн гэдэг юм уу да. Тийм бол амбицыг бол бид нэр юу нь бол тавиагүй. Тэгэхээр магадгүй одоо 3 жилийн дараа бид нэр 10 уран бүтээлчтэй байж болно. 100 байх юм бол тэгэхээр гоё байна. 500 байх юм бол гайхамшигтай байна Гэхдээ нөгөө бас бодит байдлаас харах хэрэгтэй. Бидний хувьд бол чанарыг бол маш их хэмэлж байгаа. Тийм болохоор бол бидний хувьд бол ингээд айгүй тийм тоог номерт нэг тавиад тэн дээр ингээд айгүй тийм сенсац хийгээд байх хүсэл бол ерөөсөй байхгүй. За тэгэхээр бид нар ч гэсэн энэ одоо датабазын чанар энэ одоо уран бүтээлчдийн чанарыг бол хадгалах ёстой гэж бодож байна. Тийм үднээс бол ингээд хүн болгоныг эсвэлэх боломж байхгүй. Хүн болгоны
орны одоо юу гэдгийг мэдээллийг тавих боломж бол байхгүй. Тийм тэгэхээр тэгээд яхав эхний одоо тий дунд хугацааны бай одоо дунд хугацаа 3 жил ингээд дуусах дунд хугацааны үр дүн болгоод бол англиэр бол бид нар бол ном бол гаргана ингээд түрүүн бас ярьж байсан. Тэгэхээр энэ ном нь бол одоо бол захин одоо номыг бол гаргах бол маш тийм одоо амархан болсон шүү дээ. Ерөнхийдөө бол та бүхэн мэдж байгаа тийм амар дөхөн одоо юу гэх юм тийм амар хэцүү бол биш болсон. Хамгийн гол нь тухайн ном нь бол маш тийм чанартай тийм одоо агуулгатай тий чанартай бичрүүдтэй тийм байх хэвээр. Тэгэхээр энэ номыг бол одоо яг 3 жилийн ойгоор нь ерөнхийдөө бол гаргах бол ийм одоо юу гэдгийг төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд яг Монголын одоо юу гэдгийг түрүүн бас би дурдаад өнгөрсөн Монголын урлаг судлалыг одоо ирээдүйд авч явах тий ийм одоо залуу уулын судлаачид кураторуудыг бол төслөөр биднэрт дамжуулан дэмжиж чадахжуулна гэж бол ерөнхийдөө бол бодож байгаа. Тийм тэгэхээр энэ төсөл бол одоо жишээлбэл тэгээ цэнт бүрийн төсөл ч юм уу эсвэл одоо цэнт бүрүүл ингээл мөнгө олох гэдэг ингэдэг ч юм ийм одоо юу гэдгийг тийм одоо юу гэдгийг жижигхэн тийм байдлаар та бүхний бити бодосоо гэж бодож байна. Тэгэхээр энэ бол ингээ надаас давсан зүйл яг үндэ бол тий би бол эхлүүлж байгаа нь үнэн би бол одоо юу гэдгийг магадгүй эхний ээлжинд ихэнх бичвэрийн бичих байх. Гэхдээ цаашдаа одоо 3 жилийн дараанаас тий 6 жилийн дараанаас ингээд дараагийн үеийнхэн бол ингээ өөрсдөө ингээд тий бие дагаад бичээд тий энэ төслөөсөө санхүүжээд ингээд явдаг ийм одоо юу гэдгийг одоо эргэх холбоотой холбоонд ингэж ороосоо гэж хүсэж байгаа. Тийм тэгэхээр та ч гэсэн та бүхэн ч гэсэн авч байгаа бох тий энэ одоо төслийг бол би өөрийнхөө нэрээр нэрлээгүй байгаа. Энэ төсөл бол одоо жишээлбэл яг миний одоо хувийн бол төсөл бол биш. Энэ төсөл хэрвээ би болоод ингээд байнгын үйл ажиллагаанд орж чадах юм бол ганцхан одоо байгаа тий уран бүтээлчдээс гадна яг дараагийн үеийн уран бүтээлчд бол маш чухал их сурвалж болно, бие биенээсээ суралцах боломж болно, гадаадын болон дотоодын урлаг судлаачдаас судлах одоо юу гэдгийг юм одоо судлагдсан бас болно гэсэн үг. За тэгээд бас нэг одоо асын хараа бол тий энэ датабаз маань ер нь бол яг гадаадын ямар ч мэргэжлийн уран бүтээлч, ямар ч одоо судлаач, ямар ч куратор ингээд харсан гэсэн одоо тийм маш тийм чанартай ийм одоо датабаз бий болоосай. Тэгээд ингээ аюу гоё баялаг их сурвалж бий болоосай гэж ерөнхийдөө бол би хүсэж байгаа. За тэгээд та бүхэн ч гэсэн энэ одоо юу гэдгийг асааратай санал нэгдэх байхаа гэж бодож байна. За тэгэхээр одоо бол өмнө сүүлийн хэсэг рүү ерөнхийдөө бол орж байна. Тэгээд энэ төсөлд бол яг яаж оролцох вэ гэдгийг бол одоо яг бид нар бол яг сүүлийн богино хугацаанд ярина. За тэгээд энэ төсөл маань би жишээлбэл яг одоо хувь хүн би ямар нэгэн Германд ч юм уу Монголд ч юм уу ямар ч одоо намд би хийж байгаагүй нам бос ийм хүн байгаа. За тэгээд бас ямар нэгэн байгууллагын тийм одоо байнгын гишүүнчлэл бол надад байхгүй. Тийм болохоор яг надад бол эсвэл ямар нэг компани ч юм уу байгууллагаас би санхүүжилт бол авдаггүй. Тийм болохоор надад бол ямар нэгэн байдлаар хинч нөлөөлөх боломж байхгүй. Тийм болохоор энэ төсөл маань одоо яг хараат бус нам бус дотоодын бол ямар нэгэн гадны нөлөөгүй ийм 100% би даасан төсөл байгаа. За хэрвээ одоо юу гэдгийг Монголын болон гадаадын ямар нэг байгууллага манай төслийг дэмжин гэх юм бол бид нэр ингээд яг нөхцлөө ярилцаад тэр одоо байгууллага тэр одоо дэмжигч хүн юм уу дэмжигч байгууллага мод бидний одоо төслийн шийдвэр төслийн одоо дотоод одоо ажилд оролцохгүй тийм бол гэрээг бол ерөөхдөө бол хийн гэсэн үг. Тийм болохоор та бүхэн нөгөө миний ард ямар нэгэн хүн байгаа гэж ерөөсөө битээ гэж бодоор ягаад тэгвэл байхгүй. Тийм болохоор нэг талаасаа бол айгүй тэгээ маш их хэрэгчлөөтэй бол ерөөхдөө бол ажиллаж байгаа гэж ойлгож байна. За тэгээд гол зүйл нь бол таны бүтээлийн чанар. Бид нар бол одоо яг үндэ бол яг өргөдлийн одоо маягтан дээр таны нас хүүс одоо нас хүүс ч гэдэм үү өөр бусад одоо бэлгийн хандлага гарал үүсэл. За тэгээд одоо юу гэдгийг эдийн засгийн чадах, за тэгээд улс төрийн одоо тийм гишүүнчлэл, аль нэг байгууллагын гишүүнчлэл ямар ч тийм мэдээллийг огт асуугааг байгаа. Тийм болохоор та бүхэн бол чөлөөтэй тэг намайг ийм болохоор ингэж одоо шүүх болов, ингэж бодох болов, ингэж одоо буруу ойлгох болов гэсэн ямар ч тийм санаа зовлт өөр бол ерөөхдөө бол өргөдлөө гаргаж болно. За тэгээд одоо яг сүүлийн хэсгээ бол маш хурдан хийж бодож байна. За тэгэхээр сая бол ерөөхдөө бол явснаар ерөөхдөө бол мэдээллийг бол одоо та бүхэн ингээд яг энэ одоо дараагийн нэг 6 слайданд байгаа мэдээллийг сайн ингээд ерөөхдөө бол уншаарай. За тэгээд ерөөхдөө бол захим өргөдлийн маягт бол гарцсан байгаа. Тийм тэгэхээр захим өргөдлийн
маягтыг бол ерөөхдөө бол та бүхэн бөглөн. За тэгээ бөглөөд одоо хугамжаа төлсний одоо үндсэн дээр таны өргөдөлчин бол ерөөхдөө баталгаажаад би одоо яг тухайн таны явуулсан бүтээлүүдийг бол одоо юу гэдгийг үнэлж дүгнэх те тэр одоо хянах ажиллагаа ерөөхдөө бол орон гэсэн үг ээ. За тэгээд ер нь яг насны тухай яриа бол ерөөхдөө бол Монгол бас их чухал байх гэдэг. Тийм тэгээд яг нас чухал одоо юу гэдгийг team сэдвүүд бол байна тий. Одоо жишээлбэл Монгол улсад 18 наснаас хүн дээш 18 нас хүрч байж машин барьдаг тий. 18 нас хүрч байж одоо жишээлбэл их сургуулийн эсэх боломж одоо гардаг ч юм. Юу гэдгийг одоо юу гэдгийг яг одоо хууль эрх зүйн талаас одоо юу гэдгийг team нас бол чухал юм одоо юу гэдгийг team сэдвүүд бол мэдээж хэрэг байгаа. За тэгээд яг одоо дүрсэх урдлагтай холбоотой байдлаар ярих юм бол яг үүндээ бол би насыг бол ерөөсөө тэгж чухал гэж бол үнэхээр ерөөсөө бодож байгаагүй одоо ч гэсэн тэгж боддог. Тийм тэгэхээр жишээлбэл тэр хүн 60 настай байна уу эсвэл одоо 10 настай байна уу яг үүндээ бол нэг тийм хамаатай зүйл биш. Яагаад тэгэхээр нэг талаараа бид нэр ингээд ур чадварын тухай ярьж байгаа. Нөгөө талаараа бол бид нэр ингээд яг тухайн одоо хүний байгалийн өвдлийн тухай ярьж байгаа. Тийм тэгэхээр магадгүй одоо бид нэр илүү багаас нь илүү бид нэр нөлөөлж илүү одоо зөв одоо юу гэдгийг голловчлон оруулах хэрэгтэй гэж бол ер нь бол би боддог. Тийм болохоор ерөөхдөө бол тухайн байгалийн өвдөлтэй яг мянган гол одоо яриад байгаа зүйлэнтэй юу ч байхгүй хахад буюу одоо оргуу бааснаас тэм бүтээдэг энэ чадвар бол бас маш тийм одоо чухал чадвар яг өнөөгийн одоо ертөнцид бол бас ганцхан Монголд биш гадаадд бол бас аюул чухал чадвартай бол ордог. Тэгэхээр энэ чадварыг бол ерөөхдөө бол би бол маш их үнэлдэг гэсэн үг тийм. Мэдээж яг дээр нь одоо дүрслэлийн мэдрэмж, орон зай мэдрэмж гэл маш олон одоо юу гэдгийг одоо чадруудыг бол энд ярьж болно. Тэгэхээр таны насыг бол ерөөсөө огт асуугаагүй байгаа. Тэгэхээр хэрвээ та ингээд 18 нас хүрээгүй байх юм бол одоо мэдгүй тийм 15 настай, 16 настай, 10 жилийн одоо сурагч байлаа гэх юм бол хэрвээ таны бүтээл үнэхээр одоо төсөл шалгаж чадах юм бол таныг төлөөлөх одоо насанд хүрсэн аав чинь байдаг юм уу, ээж чинь байдаг юм уу, аль нэг ах эгчнийг төлөөлж болох тэр хүнтэй бол бид нар бол гэрээгээ чинь тэгээд мэдээж хэрэг бол датабазтай бид нар одоо юу гэдгийг нэг хэсэг үүсгэж болно шүү дээ тийм Монголын дэвсгэр хурлын ирээдүйч байдаг юм эсвэл одоо яг тэр өсвөр насны одоо үнэхээр одоо тийм аюустай байгалийн хөвгөлтэй бүр ингээд онцгой тийм одоо хөвгөлтэй тийм насанд хүрээгүй хүүхдүүд байж болно тийм тэгэхээр тэр хүүхдүүдийг бас ингэж олон нийтэд танилцуулах тэгээд цаашдын бас ирээдүйд нь одоо эргээр нөлөөлөх одоо ийм ажлыг бас бид нар бас хийх нь бас бидний хариуцлага гэж бас бодож байна. Тийм үднээс бол ерөнхийдөө бол энэ одоо юу гэдэг заавал 18 наснаас дээш гэдэг бол зүйлийг бол тавиагүй байгаа. За тэгэхээр мөн та бүхэн бол ингээ анзаарсан бол хэрвээ одоо таны аав ээж байд юм уу, эмээ өвөө байд юм уу, одоо ах эгч одоо хамаатан садан эсвэл одоо таны найз ч юм уу те эсвэл таны одоо дэмжижсэн уран бүтээл хэрвээ одоо яг бурхан болсон бол мөн одоо төлөөллийн хүн өргөдлөх боломжтой. Тэгэхээр зөвхөн одоо яг одоо ингэж амьдарч байгаа уран бүтээлчдийг гэдэг бол бид нэр фокус бол өгөөгүй байгаа. Яа тэгэхээр тэгээд хүний амьдрал чинь бас драматай тий. Тэгэхээр магадгүй тухайн хүн бас яг хүн болгон одоо 70-80 наслахгүй шүү дээ. Тэгэхээр амьдрал бол хэцүү. Тийм болохоор магадгүй одоо ингээд уран бүтээлээ хийж байгаа бурхан болсон хүн байх юм бол тухайн одоо бас ингэж уран бүтээлчийг тий танилцуулах уран бүтээлийг нь монголчуудад болон одоо гадаад танилцуулах ийм одоо юу гэдгийг ажлыг бол хийх нь бол миний хувьд бол одоо юу гэдгийг одоо байгаа уран бүтээлчтэй ажиллахтай ашигаас нэг амар тийм юу нөлөө бол байхгүй. Яг мэдээж ялгаа нь гэх юм бол тухайн уран бүтээлчтэй би ярилцах боломж бол харамсалтай байхгүй. Гэхдээ уран бүтээлийг нь уншаад анализ хийгээд бас уран бүтээлийнх нь уран бүтээлийг нь танилцуулах, уран бүтээлийнх нь мөн чанарыг ойлгуулах
тэр ажлыг бол би бол өөрөө хийж чадна гэж бодож байна. Тэгэхээр энэ бол яг урлагийн судлаач болох хүмүүс бол одоо ганцхан нөгөө одоо амьд байгаа хүмүүстэй бол харьцдаггүй шүү дээ, та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр одоо ингээд гадаадд бол ингээд маш олон том том музей, галерей бий даасан урлагийн судлаачд бол ингээд тий одоо Египтийн соёл, тий Грекийн соёл, тий Ромын соёл одоо юу гэдгийг тий хэдэн 100 хэдэн мянган жилийн өмнөх соёлыг бол ингээд судлаад хинтээж ярилцахгүйгээр тэгтээ одоо үлдсэн бүтээл тий эд үлгийн зүйлсээс нь судлаад бол байж байгаа. Тэгэхээр энэ бол бас тийм боломжгүй зүйл бол юусаа биш. Тийм болохоор та бүхэн бас энийг бас бодоорой. За ингээд бас мэргэжлэр ажилласан жилиг бол бас ингээд айгүй их асуудаг тийм хандлага руу бол бас Монголд бол орцсон байлээ. Тэгэхээр би бол тэрийг бол бас ер нь бол жоохон тэрнтэй бас санал бас ер нь бол нийлдэггүй. Яг тэгэхээр одоо жишээлбэл маш олон нөхцөл байдал хүний амьдралд үүсч болно. Тэгээ одоо жишээлбэл эмэгтэй хүн байлаа гэх юм бол тэгээ жишээлбэл магадгүй хүүхдтэй болоод за жирэмсэн байх хугацаа за тэгээд хүүхэд нь гарна за тэгээ хүүхдээ асарч бойжуулна за тэгээд одоо 3 жил баг ихэнхдээ л одоо дунд чинь 3 жил шүү дээ тий 3 жил одоо эсрэглэг яаслт хугацаанд хүртэл ингээд тэгэхээр ингээд нийтдээ та ингээд бодонгууд тухайн эмэгтэй хүн баг дунджаар утга 4 жилтэй яг уран бүтээл дээр анхаарлаа хандуулах боломжгүй болж байна. Зарим тохиолдолд ингээд яг ойрхон төрсэн одоо юу гэдгийг эмэгтэйчүүд бол ингээд бүр ингээд тухайн одоо юу гэдгийг уран бүтээлийг хийж чадахгүй бараг 10-аад жил болж байна шүү жишээлбэл. Тэгэхээр тэгээд жишээлбэл 10 жилийн хугацаанд тий Монголын 2 иргэнийг тий бойжууллаа, өсөглөө, тий эрүүл саруул өсгөлөө гэд та ингээд дундаа ингээд 10 жил ажиллаагүй юм байна гэд ингээд юу гэдгийг шалтгаан болгож бол үгүйсэх бол үнэхээр маш хэцүү. Би бол өөрөө эмэгтэй хүн би бас ээж хүн. Тийм нөгөө талаараа бол ганцхан энэ хүмүүсийн асуудал биш. Эрэгтэй хүнд ч гэсэн маш олон одоо амьдралын тий даваа нухчаа бэрхшээл одоо юу гэдгийг тохиолдож болно шүү дээ. Тий ерөөхдөө бол тий магадгүй одоо өргөтөлгөөс авч байх юм. Эсвэл одоо юу гэдгийг настаа аав ээжээ асрах хэрэгтэйж болсон юм. Одоо юу нь ямар одоо олон шалтгаан байж болдгийг. Тэгэхээр одоо яг заавал ингэж дундаа ингэж ямар нэгэн тийм завсар байхгүйгээр хэдэн жил ажилласан байх хэвээр, хэдэн жил ажилласан байх хэвээр гэдэг бол бас одоо бол яг өнөөгийн ертөнцид бол хүнээс бол шаардах бол айгүй хэцүү гэж би бодож байна. Энэ бол бас ингээд бид нар бол би энд бас хүнлэг, хүмүүнлэг бас хандах хэрэгтэй. Тэр үднээсээ би бол тийм огт асуугааг байгаа. За тэгээд мөн одоо яг ямар нэгэн мэргэжлийн сургууль сурсан сураагүй бол асуугаагүй байгаа. Мэдээж хэрэг мэргэжлийн сургууль сурсан бол сайн л байна. Гэхдээ яг мэргэжлийн сургууль сурж байгаа дуусгаагүй хүмүүс бас байж болно. Дээрээс нь олон шалтгаанаар дуусгаагүй байж болно шүү дээ. Гэхдээ бас ингээд дүрслэг уулыг тайвтай хэвээрээ бүтээлээ хийдэг одоо тийм байх юм бол бас ингээд та бүхэн бүтээл дээрээ л нэгэнд бид нар одоо анхаарлаа хандуулах учраас тэр одоо юу гэдгийг фокусаа бид нар бол алдахгүй. Тийм учраас бол та бүхэн за би одоо ингээд мэргэжлэрээ ажиллаагүй олон жил болцсон. За би нэг олон бүтээл хийгээгүй. За би тэгцэн. Одоо би тэдэн настай гэх мэтчлэн энэ одоо юу гэдгийг хязгааруудыг одоо өөртөө битгий тавиарай л гэж бодож байна. Яагаад гэвэл манай төслийн хувьд бол тийм хязгааруудыг бол ерөөсөө тавиагүй байгаа. Тийм болохоор одоо бидний хувьд бол одоо маш тийм авчилсан нээлттэй ер нь бол аль болох одоо юу гэдгийг те энэ одоо үргэлжлэх боломжтой тэр одоо хүрээгтэй насны болон те одоо ажил мэргэжлийн бүхэл одоо юу гэдгийг энэ хүрээллийг бол аль болох өргөжүүлэх ийм байдлаар бол ерөөхдөө бол хийсэн байгаа. За тэгээд дахин би бас яриад байгаа. Тийм тэгээд бүтээлүүд бол хамгийн чухал зүйл. За бүтээлийн чанар бол маш чухал аа. Тэгэхээр бүтээлийн чанар дээр л бид нэр анхаарлаа хандуул. Нэгснээс та хэдэн настай вэ? Та ямар сарайд өстэй? Та хэдэн жил ажилласан? Та хэний хүүхдийн? Таны өвөө чинь хэм юм бол энэ бол надад бол ямар ч юм аахгүй. За хин гэдэг хүний шавь. Тэр мэдээллийг угаасаа асууаг байгаа. Тэр мэдээллийг би бол хүмүүсээс асууж явахгүй. Тийм учраас та бүхэн яг фокусаа бол аюу зөв ерөөхдөө бол харна гэж найдаж байна. Тэгэхээр за таны бүтээл бол ямар нэгэн сэдвийн хязгаар байхгүй. За тэгэхээр заавал одоо орчин үеийн сэдв байх жолоо байхгүй. Заавал одоо уламжлал сэдв, түүхэн сэдв байх ямар ч сэдвэр байж болно тийм сэдвийн бол хязгаар бол ерөөсөө байхгүй. Мөн техникийн хязгаар байхгүй Техникийн хязгаар гэдэг нь яг одоо шууд утгаараа та тэр бүтээлийг ямар байдлаар хийсэн, ямар одоо материал хэрэглэсэн, та тэр бүтээлийг биеэр зурсан байна уу, гараараа зурсан байна уу,
холимог техникээр одоо юу гэдгийг цаваа ашигласан байна уу, гараараа наасан байна уу? Тэр бол ямар ч хамаахгүй. Тэгэхээр ийм бол одоо хязгаарыг бол ерөөхдөө тавихаа болцсон байж байгаа. Олон улсад бол тэгэхээр тэр үднээсээ бол одоо яг дан ялангуяа би гэрэл зургийн уран бүтээлчдийг бол энэ одоо дата баазтаа зөвлөө өгөөсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр яг одоо ингээ зүгээр эргээд ингээ ботход Монголд байсан 10 жилийн хугацаанд бол яг миний бас одоо юу гэдэг нь өмнөө тавьсан зорилгоудын нэг бол юу байсан бэ гэхээр яг ингээд энэ дүрсэх урлаг ингээд яг гэрэл зургаас ингээд тусдаа байгаад байгаа энэ одоо юу гэдгийг асуудлыг гэж яриа те энэ асуудлыг бол одоо энэ хоорондоо ингээд ийм одоо юу гэдгийг тийм зайтай дандаа тийм хүндий ингээд тустай юм шиг байгаад байгаа энэ байдлыг бол одоо аль болох дунд нь ингээд гүүр болж те аль болох энэ хоёрыг ингээд нийлүүлэх гэж гэдэг одоо юу гэдгийг маш их одоо юу гэдгийг хичээсэн байгаа. Тийм тэгээд их талаараа мэдээж яриг тэгэж бас бодож байгаа. Тийм санал бодолтой хандлагатай одоо хүмүүстэй бол би хамтарч ажилласан байгаа. Та бүхэн бол мэдж байгаа тийм ингээл телевизээр хүртэл одоо тий шүүгч болоод явсан. Тийм тэгэхээр нөгөө би өөрийгөө телевизээр харах гэж тэр шүүгчийн ажлыг хийг байхгүй. Яагаад би тэр ажлыг бас хийсэн бэ гэхээр олон нийт болон тий гэрэл зурагчид болон одоо дүрсэг урлагийн уран бүтээлчтэй гэрэл зураг бол урлаг юм аа. Энд чи өөрөө ингээд цаанаа утга учиртай юм аа. Энд чи өөрөө ингээд мессежтэй юм аа. Энэ өөрөө цаанд нь ингээд урлаг ингээд байж байгаа. Миний зүгээр ингээд камер барьж аваад гадагшаа ингээд гаргаад ингээд таасан зүйлээ авахыг хэлж байгаа юм биш гэдэг энэ мессежийг өхийн тулд хийсэн байгаа. Тийм тэр үднээс бол яг үүндээ бол би өөрийгөө дахиж харддаггүй яг би өөрийгөө телевизээр харахтаа айгу дургуй учраас тэгэхээр ингээд яг юу гэдгийг дургуй юм хийгээд ч гэсэн би нөгөө нэг том зорилготой одоо юу гэдгийг хүрэх бас ажлуудыг бол хийсэн байгаа. За мэдээж яриг бол тоо томшгүй олон лекц сургалт те бас хийсэн байгаа. Тийм тэгэхээр бас хэрэгтэй хүмүүстэй хүрсэн байх гэж бас найдаж байгаа. Тийм тэгэхээр гэрэл зураг бол хизээш дүрсэх урлагаас тусдаа бол байдаггүй. Одоо яг олон улсын стандарт тийм байгаа. Тийм тэгэхээр яг нь Монголын хувьд бол ингээд эхлэн ингээд арай өөр тусдаа эхэлсэн болохоор ингээд нэг тусдаа ингээд хүндий яваад байгаа. Мэдээж хэрэг бол ингээд ялгаанууд одоо гэрэл зургийн жанрууд бас ялгаа байгаа. Гэхдээ гэрэл зураг бол өөрөө бас яг энэ дата баазтай дүрсэх урлагийн нэг одоо төрөл зүйл болоод ингээд байгаасаа гэж бол ерөнхийдөө бол би маш хүсэж байгаа. За тэгээд дижитал арт байна. За тэгээд дижитал арт гэхээр бид нар бол бас их олон юм ярьж болно. Гэхдээ дижитал арт гэдэг бол ерөнхийдөө бол яг дижитал байдлаар хийгдсэн одоо янз янзын аппликейшн байдаг юм уу? Эсвэл одоо Photoshop ч гэдэг юм босод одоо зөндөө олон аппликейшнд гарцсан. Ийм зөндөө олон одоо ийм бүтээлүүд бол ерөнхийдөө бол байж болно. За тэгээд яг холимог техник бол мэдээж хэрэг бол байж болно. Холимог техник бол өөрөө бол тий яг бид нэр зүгээр сүүлийн үеийн гэж ойлгоод байгаа болохоос ш холимог техник өөрөө 100 гаруй жилийн түүхтэй юм байгаа шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө бид нэр ингээд бас нөгөө гадаад ертөнц дэлхийн урлагийн түүх, дэлхийн одоо энэ явж байгаа бас түүхүүдийг бол бас ингээд сэргээж бас ойлгох хэрэгтэй байгаа. Тийм тэгэхээр зүгээр Монголд нэвтэрсэн цаг хугацаа нь бол ерөнхийдөө бол одоо магадгүй нэг 90-ад оны ихэнх үе байж магадгүй. За одоо бол ингээд илүү хүмүүс ойлгодог болж эхэлж байна тийм. Гэхдээ нөгөө олон улсын буюу дэлхийн түүхэнд бол одоо 100 гаруй жилийн түүхтэй ийм одоо техник байж байгаа. Тийм тэгэхээр за тэгээд хэрвээ та бүтээлтэйгээ холбоотой ямар нэгэн байдлаар те богино бичвэрч юм уу бас шүлэг өчтэй хүмүүс байдаг те. Тэгэхээр шүлэг эсвэл одоо богино тим текст бичсэн байх юм бол бас ингээ ерөөхдөө бол явуулчаарай. За тэгээд нийт бол 5 бүтээлийн юм бол сайн чанарын зургийг бол бид нар бол асуусан байж байгаа. Тэгэхээр тэрийг бас явуулаарай. Тэгээд та бүхэн хамгийн гол нь бүтээлийн жагсаалтыг тусны хийж явуулахыг бол асуусан байгаа. За тэгээд өмнө нь бол бас уран бүтээлчтэй хайсаж хахад бүтээлийн жагсаалт явуулдаггүй тохиолдол айгүйх байгаад идэг. Тэг мэдээллийг өгдөггүй яг одоо юм бүтээлийн нарийн мэдээлэл бол айгүй чухал. Тийм болохоор бүтээлийн жагсаалтыг ингээд тусна бол ерөөхдөө бол асуусан байгаа шүү. Тэрийг ингээд яг та бүхэн форум дээр ингээд бичээд явуулаарай гэж хүсэж байна. За тэгэхээр энэ лайв эхлэхэд бол би юу нь бол ярьсан байгаа. Тэгээд энэ төслийн бол энэ яг санхүүгийн одоо энэ санхүү ялангуяа хөгжлийн хурамчтай холбоотой мэдээлэлүүд бол олон нийт нээлттэй авах хэрэгтэй гэж бодож байна. Тийм тэгэхээр яг одоогийн байдлаар бол би Герман улсад яг өөрийнхөө мэргэжлэр ингээд ажиллаад эхэлсэн байна. За тэгээд яг
хуваарь ажиллах зөвшөөрлөг авсан. За хуваарь ажиллах зөвшөөрлөг авсан хүмүүс яадаг вэ гэхээр татварын байгууллагад бүртгүүлдэг. Хуваарь ажиллаад буюу мэргэжлийнхэн ажлыг хийгээд олсон орлогоос татвар төлөх. Тэгээд мөн нэмэлтээр би нөөц төлөгч болсон ийм статустай байгаа. Тийм тэгэхээр энэ миний хийж байгаа зүйлүүд бол одоо миний өөрийн одоо яг мэргэжлийн буюу албан ёсны одоо ийм ажил, ийм одоо үйл ажиллагаа байгаа шүү гэдгийг бас энд хэлмээр байна. За тэгээд нэгдүгээр шатны санхүүжилтийг бол яг гарааны санхүүжилтийг бол бид нэр бол одоо хөгжлийн хурамжаасаа болон одоо яг энэ бичвэр судалгаа бичвэр хийх энэ байршуулах төлбөрөөс бол олно гэж ерөнхийдөө бол та бүхэн зарласан байгаа. За хөгжлийн хурамжийн хувьд бол 360 мянган төгрөг байж байгаа. За тэгээ энэ бол ингээд зүгээр одоо жишээлбэл за таны бүтээл тэнцэн гэдэг ийм одоо юу гэдгийг хариуг авахд бол зориулагдахгүй. Энэ бол ерөнхийдөө бол яг таны бүтээлүүд дээр анализ хийгээд дүгнэлт гаргаад эн чинь бас өөрөө ажил болно. За тэгээд тантай ингээд яг нэг цагийн хугацаанд энэ өөрийнхөө анализ дүгнэлтийг ингээд танилцуулах, дээрээс нь ингээд та бас ингээд одоо ярилцах юм одоо боломж олгоод нэг цагийн ганцаарчсан цахим уулзалтыг бол бид нар бол одоо хийн гэсэн үг. Тийм тэгэхээр энд бол зориулагдсан ийм одоо хурамж байгаа шүү. Тэгээд дээр нь бол одоо мэдээж хэрэг энэ одоо төслийг бол та бүхэн бас одоо энэ хурамжийн дагуу хурамжаараа төлөөлөөд бас дэмжиж гэсэн үг. За тэгээд төсөлт хэрвээ та тэнцлээ гэх юм бол яг төслийн одоо яг үндсэн одоо төлбөр буюу судалгаа бичвэр датабаз байршуулах ийм одоо гурвалсан үйлчлийн нийт одоо төлбөрөөс таны одоо хөгжлийн хурамжийг бол бид нэг бол хасаад тооцсон гэж ерөнхийдөө бол ойлгож болсноо. За тэгэхээр ажлын төлөвлөгөө бол ерөнхийдөө бол ингээ гарцсан байж байгаа. За та бүхэн бол харж байна. За яг одоо мэдээж хэрэг бол монголчууд маань цагаан сарын бэлтгэл хийгээд маш завгүй байгааг би ойлгож байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг энэ ажлыг бол би хойшлуулах хүсдэггүй байсан учраас ингээд ерөнхийдөө бол ингээд та бүхэн мэдээлэл цагаан сараас өмнө өгчих гээд ингээд ажиллаж байна гэж ойлгож байна. За өргөдөл авах сүүлийн хугацаа 3 сарын 15. За 3 сарын 15 гэдэг маань яг л 3 сарын 15-нд гэсэн үг. 16 биш. Тэгэхээр тэр хүртэл бол чөлөөтэй бол та бүхэн өргөдлөө өгч болно. Тэгэхээр 15 бас сүүлийн хугацаа 15-наас цаашаа бид нэг өргөдөл бол дахиж хүлээж авахгүй. Тэгээд дахин бол бид нар бол одоо яг өргөдөл ахиж шинээр авах хугацааг бол хэлж мэдэхгүй юм. Ерөнхийдөө бол миний бол харж байгаагаар бол жил болгон өргөдөл аваад шаардлагагүй гэж бодож байгаа. Магадгүй 2 жилийн удаа ч юм өргөдөл авах байх. Тэгэхээр ерөнхийдөө бол яг та бүхэн дараагийн одоо юу гэдэг нөгөө өргөдөл дараагийн одоо дараа жилийн өргөдлөө гэж бодох юм бол дараа жил ерөнхийдөө бид өргөдөл авахгүй гэж бодож байна. 2 жилдээ нэг удаа авах нь илүү чанарыг хадгалсан хандлага болов уу гэж би үзэж байгаа. Шалгуултын дүнг бол ерөнхийдөө бол аюул хурцтай мэдээлнэ гэж бодож байгаа. Тэгэхээр яг тэгвэл яг олон жилийн туршлагатай яг миний хувьд бол мэргэсэн хүн учраас бол тухайн одоо уран бүтээлүүдийг үзээ дүгнэлт хийгээ за тэгээд яг ингээд за энэ бол үнэхээр бол ингээд тэнцэхгүй гэдэг одоо юу гэдгийг шийдээ гаргахад бол миний хувьд бол бас нэлээд хурдтай их боломжтой. За тэгээд 20-оос 3 сарын 20-оос 4 сарын 10 хүртэл бол яг өргөдөл гаргасан уран бүтээлч бүртээ ганцаарчлан захин уулзалт бол хийн. Тэгээд тэнцэг өгнө хэлээд дээрээс нь ерөөхдөө бол яг тухайн бүтээлүүдийн тухай ярилцсан болж байгааг нь хэлнэ сайжруулах талууд байх юм бол тэрийг бол нээлттэй шударгаар ярилцсанаа. За тэгээд 4 сарын 10-аас 4 сарын 30-ны хооронд бол та бүхэн бол яг манай төсөлтөд гэрээ хийн гэсэн үг. Тийм яг гэрээ маань англи монгол хэл дээр хийгдэн, захимаар бол хийгдэн. Яагаад гэвэл одоохондоо би германд амьдарч байгаа учраас тийм. Тэгэхээр энэ захимаар хийсэн ч гэсэн энэ гэрээ бол одоо хүчин төгөлдөр энэ гэрээ байх нь байна. Тэгээд та бүхэн бол ерөөхдөө бол 3 жилийн гэрээ хийх нь байна. Тийм тэгэхээр 3 жилийн хугацаанд бол одоо эхний 1-р шат ингээд дуусталтай таны мэдээллийг тавих, таныг одоо ингээд гадаад ертөнцтэй холбох энэ ажлууд бол ерөөхдөө хийгдээд ерөөхдөө бол явна гэсэн үг. За төслийн яг үндсэн ажил буюу тэнцэн уран бүтээлчдийн бүтээлчдийг судалж эхлэх, уран бүтээлийг судалж эхлэх ажил бол 5 сарын 1-нд эхэлнэ гэсэн үг. За тэгээд та бүхэнтэй яг тэнцэн уран бүтээлчтэй буюу одоо гэрээ байгуулсан уран бүтээлчтэй бичлсэн уулзлыг бол одоо төлөвлөж байна. Яг Улаанбаатарт бол 2025 оны 7 сард бол ерөнхийдөө бол би төр хугацаанд очих юм төлөвлөгөөтэй байгаа. Яг 7 сарын хэдэнд байх вэ? Магадгүй 8 сар ч юм уу хэдэнд байхаа гэдгийг тухайн үед дөхөөд мэдээлэл яг одоогийн байдлаар бол 7 сар гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэгэхээр ингээд ерөнхийдөө бол бид нэр энэ одоо мэдээллийнхаа танилцуулгынхаа сүүлийн одоо хуудсан дээр явж байна. За
Үргэлжлэлийн маягт бол ерөнхийдөө бол гарсан байж байгаа. Тэгэхээр үргэлжлэлийн маягтыг бол Google Form гэдэг аппликейшн дээр хийгээд тавьсан. Айгүй маш одоо юу гэдгийг энгийн тийм асуудал байхгүй тийм үргэлжлэлийн маягт байж байгаа. Таны мэйлийг асууж байгаа, таны нэрийг асууж байгаа. Та 5 бүтээлийнхаа файлыг хийн, дээрээс нь бүтээлийнхаа жагсаалтыг явуулна. Тэгэл болоо. Тийм тэгээд бүтээлийнхаа жагсаалт энэ бүхнийг ингээ явуулчаад та бүхэн одоо яг үргэлжлэлийнхаа хэмжээ төлөөл ерөнхийдөө үргэлжлэлийн одоо юу гэдгийг ерөнхийдөө бол хэсэг бол ингээ дуусна гэсэн үг ээ. За ерөнхийдөө за би Facebook гэнэ шалгаатыг. За юутач Facebook бол явж байгаа юм байна. За тэгээд хамгийн сүүлийн байдлаар би нэг бас жишээ бас та бүхэнд бол үзүүлэх гэж бодож байна. Тэгээд энэ бол одоо яг даа ялангуяа энэ юм төслийг одоо яг ямар шүү байдалтайгаар харагдах вэ, ямар шүү байдалтайгаар хийгдэх вэ гэдгийг бол одоо юу гэдгийг илүү одоо юу гэдгийг ойлгомжтой болгоно гэж би бодож байна. За та бүхэн яг одоогийн таны харж байгаа хуудас бол Их Британийн алдартай одоо Их Британийн хамгийн том музей галерей буюу одоо Tate-ийг бол та бүхэн Tate бол одоо юу гэдгийг хит хитэн салбартай. За Tate Modern тий. Tate Modern гэдэг бол ерөнхийдөө бол яг та бүхэн яг модерн урлаг гэдэг үүднээсээ яг одоо юу гэдгийг 20 дугаар зууны ихэнх үеэс хойших ерөнхийдөө за бараг одоо 1930-аад оноос хойших ихэвчлэн тий 30-аад оноос хойших төрсэн уран бүтээлчдийн бүтээлийг бол мэдээлэл бол одоо юу гэдгийг энэ одоо вебсайтн дээр нь байдаг. Тэгээд илүү одоо юу гэдгийг эртний урлагийг бас урлагийг судалдаг. Яг 20-р зуунаас өмнөх үеийг судалдаг бол тусдаа бол одоо Tate-ийн өөрийнх нь бас галерей музей ийм одоо датабаз бол байдаг. Тэгэхээр зүгээр эхний байдлаар би харуулж байгаа шүү тий. Мэдээж хэрэг бол одоо энэ бол яг Tate өөрөө яг нийт жилийнхэн төсөв бол одоо 150 миний харсан 153.8 сая фунт стерлингийн ийм том төсөвтэй ийм том институт байгаа. За мэдээж хэрэг бол яг одоогор бол бидэнд бол тийм байхгүй байна. Гэхдээ хязгаар нэгэн цагт энэ одоо тий энэ Tate энэ датабаз тий ингээд эхнээсээ анхны алхмыг хийж ингэж эхэлсэн баг. За миний хувьд бол одоо яг музей байгуулах гэдэг зүйл бол байхгүй. Гэхдээ энэ одоо яг энэ Tate-ийн энэ датабаз энэ вебсайт бол өөрөө ингээд яг мэргэжлийн урлагийн судлаачид кураторуудын хувьд бол маш том судлагтун их сурвалж болоо явдаг. За тэгээд Дэвид Хокни гээд энэ Их Британийн одоо алдартай зураачийг бол та бүхэн зарим нь одоо мэдж байгаа ч магадгүй. За мэдэхгүй байгаа бол та бүхэн бас ингээд хараа синх юм зү. За тэгээд Дэвид Хокнигийн яг ингээд Tate дээр байгаа мэдээллийг бүгдээр харъя тий. За ингээд нэр нь ээж ин хэдэн он төрсөн бол байдаг. За хэдэн он төрсөн байдаг шалтгаан гэх юм бол энэ бол өөрөө бас төрсөг урлагийн салбарын бас чухал зүйл байдаг. Яг хав төрсөг урлагийг судалтаа бол яадаг вэ гэхээр нөгөө яг ингэж үйлчилж явдаг. Одоо яг уран бүтээлчдийг үйлчилж явж байгаа нь бас ямар насаар нь үйлчлэх шалтгаан юу вэ гэхээр яг тухайн нөгөө аль нийгэмд төрсөн, аль нийгэмд амьдарч байгаад бурхан болсон гэдэг одоо юу гэдэг үйлчлэн одоо яг нийгмийн нөхцөл байдалтай холбогдолтой байдаг учраас энэ мэдээллийг тавьдаг юм аа. Тийм болохоор яг манай датабаз бол бас ингэж яг таны төрсэн оныг бол бас тавих шаардлагатай юм байгаа шүү. Энэ бол яг олон улсын стандарт байгаа гэж хэлж болно. За мэдээж хэрэг төрсэн он сарыг бол тавихгүй. Гэхдээ төрсэн оныг бол тавьж тэгээд яг одоо гадны уран бүтээлчд, гадны урлагийн судлаачд харахтаа бас ерөөхдөө бол яг аль үйлчлэлд оруулах тий аль одоо яг жишээлбэл бүгдээрээ ярилцал та тий одоо юу гэдгийг 90-ад оны ихэнх үеэр хийсэн бүтээл тий Монголын уран бүтээлч хийсэн бүтээл 2000 оны ихэр хийсэн бүтээл 2010 оны
ихэр хийсэн бүтээл 2020 оны ихэр хийсэн бүтээлүүдийн хувьд бол ялгаатай байх нь ойлгомжтой байхгүй. Яагаад ялгаатай байх нь ойлгомжтой гэхээр Монголын нийгмийн өөрөө ингээд маш тийм хурцтай өөрчлөлтийн дунд явж байгаа учраас тэр нийгмийн тухайн хэмжээний одоо яг ингэж тусгал одоо болж бүтээлүүд одоо хийгдэж байгаа тий хүссэн үсээгүү тий. Тэгэхээр тэр үднээсээ бол ингээд ялгаатай авч үзэх ёстой гэдэг үднээсээ бол ингээд өөрчлөл бас аягүй чухал байгаа. Түүхэн болон түүхэн өөрчлөл тий. За тэгээд та бүхэн бол харж байна. Яг одоо яг энэ Дэвид Хокни гэдэг хүний намтраг гэж байна тий. Богино ингээ хэмжээ. Энэ нэг ойролцоогоор нэг за хамгийн дээдлэлтэй нэг 200-аас 250 хүүхдэл гэдэг. Энэ бол өөр ингээд олон улсын стандарт байж байгаа. За тэгэхээр Монголын уран бүтээлчд маань нөгөө одоогийн байдлаар бол ихэнх нь бас яагаад гэдэг вэ гэхээр нөгөө нэг энэ стандартын тухайс магадгүй мэдээлэл бас бага байж магадгүй. Яг манай бас нөгөө биднэрт бол ер нь бол энийг бол мэдэх боломж би ч гэсэн мэдтгүүлсэн тий ерөөхдөө бол залуу байхдаа. Тэгэхээр манайхан нөгөө намтар гээд асуухаар яадаг вэ гэхээр нөгөө нэг ингээд оролцсон бүх нөгөө үзэсгэлэнгийнхаа жагсаалтыг ингээд над руу явуулаад идэг. Гэтэл бол та бүхэн бол хааж байна. Энд бол ингээд тийм бидэл ерөөхдөө энэ бол жагсаалт биш. Ингээ яг ингээд ерөөхдөө бол ингээд яг ингээд нэгтгээд ингээд богино байдлаар энэ өөрөө стандартын текст байгаа дэмжлэг бичсэн. Тийм тэгээд яг хамгийн гол зүйлүүдийг нь те ерөөхдөө оролцуулаад бичдэг. За мэдээж хэрэг одоо хүсэх юм бол те энэ Википедиа оронгууд ингээ илүү одоо бүр ингээд наривчсан одоо юу гэдгийг ийм намтар нь бол ерөөхдөө бол бас хүмүүс хүсэх юм бол одоо жишээлбэл уншиж болно те. За тэгээд ингээд та бүхэн бол харж байна. За яг энэ өөрөө англи уран бүтээлч учраас яг те Английн түүхэн тий Английн дүрсэг урлагийн түүхэнд ерөөхдөө бол ямар хэсэгт нь буюу түрүүнгийн үйлчлэл гэсэн тий үйлчлэл ямар одоо үйлчлэлт нь ингэж хамаардаг уран бүтээлч гэдэг шууд ингээд та бүхэн авч байна тий modern and contemporary British art. Тэгэхээр орчин үеийн болон contemporary яг Их Британийн урлаг гэсэн энэ хэсэгт бол энэ үйлчлэлд бол хамаардаг байх нэ тий. За тэгээд энэ яг энэ Tate галерейд энэ уран бүтээлчин 66 бүтээл бол байдаг юм байна. Буюу одоо яг цуглуулгад нь одоо яг архивт нь байдаг юм байна. За тэгээд цаашаа явангууд ингээд та бүхэн харж байна. Уран бүтээлийнх нь энэ цуглуулгад байгаа тийм энэ уран бүтээлийн ингээд мэдээллүүд ингээд ерөөхдөө бол ингээд байж байна тийм. Энэ хүн бол өөрөө зураач хүн байгаа. Маш олон төрлийн одоо тийм уран бүтээл ингээд байж байна. Цуглуулгад байгаас гадна бас өөр бас уран бүтээлүүд байж байгаа юм байна. Тэгээ одоо ингээд бүр ингээд эхнээс нь ахвал залуу байхтан тийм. Энэ 37 оны хүн биш үү? 37 оны хүний хувьд ингээд энэ 69 он гэхээр бас залуу байсан тийм. Яаж ингээд бүтээлүүд нь эхэлсэн? Яаж одоо юу гэдгийг эхэлж яаж эхлээд ингээд маш тийм одоо юу гэдгийг одоо ганцхан одоо юу гэдгийг тийм одоо байгаа 2025 онд хийсэн бүтээл биш тийм. Та бүхэн ч анзаарсан бол бидний хувьд бол бас ингээд бүтээл сүүлийн 5 жил байх ёстой мостой гэдэг зүйлээс асууг байгаа шүү дээ. Тэр бүтээл чинь таны хийсэн л бүтээл бол хэдэн онд хийсэн байж болно. Тийм болохоор тэн дээр бол цаг хугацаа тавиагүй байгаа. За тэгээд ерөөхдөө бол одоо яаж юм гэхээр artist subject гэхээр энэ хүний уран бүтээлийн сэдв концепц нь те ямар одоо юу гэдгийг те сэдв концепцтай ингэж нэгдэж гэдэг үднээс одоо ингэж цаашаа бол ингэж авах юм бол текстүүд бол ерөөхдөө бол за тэгээ бас энэ уран бүтээлчтэй холбоотой те кино гэдэг юм уу ямар нэгэн одоо видео байдаг юм уу ямар нэгэн төрлийн аудио ямар нэгэн одоо мэдээллүүдийг энэ одоо датабазаас хийх боломжтой. За тэгээ яг хав бидний хувьд бол яг одоогийн байдлаар жижиг байдлаар эхэлж байгаа. За тэгээ цаашдаа бидний санхүүжилтд ингээ гайгүй байгаад ингээ цаашдаа ингээ өргөтгөөд явах юм бол баг өргөжөөд явах юм бол мэдээж хэрэгтэй видео болон бусад төрлийн одоо юу гэдгийг медиа те датаг бол бид нар бол мэдээж дата баасандаа үүсэх боломжтой. Тэр одоо зүйлийг бол би бол богино хэмжээгээр бол чатгаараа бол хийгээд явна гэж бодож байна. Тэгээ цаашдаа илүү одоо юу гэдгийг одоо илүү одоо талаацтай тийм видео аудио мэдээллүүдийг бол ерөөхдөө бол тавиад явна гэж бодож байгаа шүү. За тэгээд ингээ ерөөхдөө бол ингээ зөвхөн ийшээ бид нэр орж үзье те энэ хүний те 80 насны ойнд нь зориулаад тэгээд 8 бүтээлийг нь ерөөхдөө бол ингээ энэ одоо жишээлбэл ингээ урлаг судлаачийн нэвшлийн бичсэн текст явж байна те 8 бүтээлийг сонгоод тэгээд ингээд за энэ одоо жишээлбэл энэ хүний магадгүй хийх хамгийн их танигдсан бүтээлүүдийн нэг болов уу гэж би бодож байна.
За тэгээд ингээд энтэй холбоотой ингээд бас бичвэрний явж байна тийм. Тэгэхээр ингээд та бүхэн ах юм бол ингээд бүтээл яваад тэгээд ингээд дандаа бичвэр байгааг анзаарч байна уу тийм. Энэ бол ингээд өөрөх нь ингээд яг юуны стандарт байж байгаа. Одоогийн байдлаар бол яг Монгол уран бүтээлчдийн бүтээлүүд ингээ одоо юу гэдгийг байрлаж байгаа галерей ч юм уу одоо юу гэдгийг энэ вебсайтууд бас байгаа мэдээж яг. Гэхдээ тэн дээр бол бас үнэхээр бас яг мэргэжлийн үний бичсэн нарийн бичвэрүүд бол байдаггүй учраас ерөнхийдөө бол бас очир дутагдaltaй байгаамаа гэж миний хувьд бол бодож. За тэгээд ингээд бодсноосоо бас нэлээд удаан явчлаа. Гэхдээ бол яг илүү нөгөө цогц мэдээллийг өгөхийн тулд ингээд явчлаа шүү. Тэгэхээр та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд одоо энэ лайваас гадна нөгөө бүх бусад одоо тань бүхэнд одоо хэрэгтэй бүх мэдээллийг зохицоо байдлаар байршуулсан байгаа. За тэгээд ингээд та бүхэн яг саашиндээ сайхан шинэлээрээ тэгээд би аль болох одоо бас мэдээллийг бас ингээд ойртуулах танилцуулаад ингээд явна. За тэгээд цагаансаар дуусангууд илүү идэвхжээд явнаа. За баярлалаа. Баяртай.